За орой минь итгэл яхан дус нар минь ээ. Бүгдээр хамтдаа өнөөдрийнхөө эзнийхээ үгнээс суралцдаг цагаа эхлүүлцгээе. Залбираад эхэлье. Эзэн бурхан минь энэ цагийн төлөө би талархаж байна. Ариун сүнс та биднийг энэ цаг мөчид удирдаач, зүрх сэтгэл минь цэвэр дуулууртай яг тань руу хандаж зүрх сэтгэлээ таны өмнө шалгуулж өөрчлөгдсөн байж чадахын тулд та удирдах туслаарай хэмээн Есүсийн нэрээр энэ цагийг танд даатган таныг хүсэмжлэн залбирч байна. Амен. За энэ цагийн төлөө талархъя. Бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө хэсгийг хамтдаа уншаад явцгаая. За би дуугийн жоохон багсаад байгаа. За өнөөдрийн хэсэг бол Матай 8-ийн 18-аас 22 байгаа. За тэгээ хамт уншия. Матай 8 дугаар бүлэг 18-аас 22. Гарчиг нь бол Есүсийн дагалдагч байх нь гинэ. Есүсийн дагалдагч байх. За би уншлаа. Эргэн тойронд нь байгаа үе олныг Есүс хараад нуурын нөгөө тал руу явахыг тушаав. Нэгэн хуулийн багш ирж түүнд "Багшаа, би таныг хааж явсан дагая" гэв. Есүс түүнд "Үнгэнд нүх Тэнгэрийн шувуудад үүр байдаг ч хүний хүүд толгой хоригдох газар ч үгүй" гэлээ. Дагалдагчдын нэг нь түүнд "Эзэн, эхлээд явж эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч" гэсэнд Есүс "Намайг даг, үхөхсдийг үхөхсдээр нь оршуулвал" гэв. Амен. За тэгэхээр өнөөдрийн хэсэг урдны видеог судлалыг үзсэн байгаа бол Петрийн гэрт эзэн Исая 53-ын 4-5-ыг за 4-ийг хэрэгжүүлээд Исая 53-ын 4-ийг иш үзүүлгийг хэрхэн биелүүлж өвчтөе хүмүүсүүдийг бүхий л өвчнүүдийг эдгээж бүхий л чөтгөр шүглсэн хүмүүсүүдийн чөтгөрийг нөхөн өөрийнхөө үгээрээ хөөн гаргасан тэр гайхалтай үйлчлэлийг хийсэн тий. За тэгэнгүүтлээ одоо за маргааш нь гэж ер нь харж болно. Маргааш нь гэдэг юм уу ямар ч сан дараа нь яагаад вэ гэхээр Петрийн гэрт чинь нар жаргах үеэр тэр баахан өвчин зовлонтой хүмүүсийг эдгэх үйл явдал болсон шүү дээ. За тэгэнгүүтлээ маргааш нь яасан бэ гэхээр за асар олон хүмүүсүүд Есүсийг тойрон байсан. За эргэн тойронд нь 18 дугаар ишлэл. Эргэн тойронд нь байгаа үе олныг Есүс хараад. Тэгэхээр Есүс дээр асар олон хүмүүс ирсэн байсан 18 дугаар ишлэл дээр. Энэ нөхцөл байдал их чухал. Эндээс үүдэлтэй дараагийн энэ зүйл ойлгогдох учраас тэгээд тэрийг хараад Есүс 18 дугаар ишлэл дээр нөгөө тал руу голын нуурын нөгөө тал руу Галил нуур шүү дээ тий. Галил нуурын нөгөө тал руу явахыг тушаасан. За тэгэхээр одоо өнөөдрийн энэ хэсэг дээр 3 хэсэг бүхий дагалдагчдын одоо төлөв байдал мөн чанарыг харуулсан 3 хэсэг байгаа. Тэгэхээр эхний хэсэг дээр 18 дугаар ишлэл дээр байна. Эндээс бүгдээрээ нэг зүйлийг ойлгоё. Харъя. Есүсийн хийсэн үйлдэлээс дагалдагчдын амьдралын мөн чанар харагдана. Тий. Тэгэхээр бүгдээрээ ерөнхийдөө Facebook live энэ хүү библи судлалыг үзэхдээ бид нар мэдлэг авах гэж мэдээж үздэг боловч гол зорилго нь бол энэ биш гэдгийг та бүгд мэдж байгаа байх гэж найдаж байна. Хэрвээ итгэгч хүмүүс бол юу вэ гэхээр хамгийн гол зорилго бол бид нар өнөөдөр Библийг судалж, уншиж, ойлгож ухаарад амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд Библи судлалыг хийдэг те. Тэгэхээр өнөөдрийн энэ 18 дугаар ишлэлээс бидний хэрэгжүүлэх нэг зүйл байна. Бидний дуудлага. За тэгэхээр бүгдээрээ харъя. 18 дээр ингэсэн. Асар олон хүмүүсүүд Есүсийг дагаад Есүсийн одоо сайн мэдээ гэдэг юм уу? Есүс Христийн үйлдэлсэн тэр гайхалтай сайхан мэдээ болох чөтгөрүүдийг хөөж өвчин зовлонтой хүмүүсүүдийг эдгэж байгааг хараад асар олноороо Есүс дээр ирсэн. Тэгээд энэ байдал дунд хардаа хэрв та байсан бол хэрв би байсан бол хэрв өнөөгийн чуулганы удирдагч нар өнөөгийн итгэгч нар байсан бол яах вэ? Баярлна. Би л баярлна. Яагаад гэвэл чуулганы гол зорилго бол юу вэ? Олон хүмүүсийг л аврах үстэй. Олон хүмүүсийг Тэнгэрийн хаанчлалд оруулах штэ. Олон хүмүүс эзнийг ойлгож ухаарж Тэнгэрийн хаанчлалд Бурхны хөвгүүд охтууд болвол гоё биш үү? Гэтэл өнөөдөр Есүс хийсэн үйлдэл нь юу вэ хардаа? Эндээс дагалдагчдын нэг зүйл, дагалдагчдын амьдралын нэг дуудлага гэдэг юм уу? Нэг хэрхэн яаж явах тэр хэлбэр нь харагдана. Мөн чанар нь. За харъя бүгдээрээ. Эргэн тойронд насар олон байгаа хүмүүсүүдийг хараад Есүс яасан бэ гэхээр явсан байгаа, холдсон байгаа нөгөө олон хүмүүсүүдээс чинь. Яг л Есүс дээр ирсэн шүү дээ уг нь. Тэг яагаад энд вэ? Яагаад ингэж байгаа юм бол эндээс мөр юу харж болохоор байна?
За яагаад ялгаа нь юу вэ гэхээр одоо энэ дээр би ингэж бичсэн хараа. Асар олон хүмүүсүүдийн ирсэн цугласан зорилго нь юу байсан бэ? Та бодоорой. Тэд нар яах гэж Есүс дээр ирсэн бэ? Яг өмнөх ишлэл дээр нь юу байгаа вэ? Асар олон хүмүүс өвчнөө идгэлэхийн тулд чөтгөр шүглсэн хүмүүсүүдийг чөтгөрийг нь хөөж гаргахын тулд асар олон юмуд болсон. Тэгээд өмнөх ишлэлийг харах юм бол бүгдийг нь Есүс Христ идгээсэн байгаа. Тэгэхээр энэ сургаар асар олон хүмүүсүүд Есүс дээр ирж байна. Тэгэхээр тэдний зорилго юу вэ? Тэд нар маш их сэтгэл хөдлөсөн. Тэднэрт өөр мах бодийн зөндөө олон хэрэгцээнүүд байсан баг. Зөндөө олон энэ дэлхий дээр амьдарч байх үеийнх нь асар олон гуйлтууд, хэрэгцээнүүд, тусламж хэрэгтэй юм зүйлсүүд байсан. Хүн би баян хэлдэг те хүн хідэн хэсгээс бүрддэг үлээ. Сүнс, сэтгэл, мах бод. Тэгэхээр өнөөдрийн хэсгийг харах юм бол эдгээр бүгд энэ дэлхий дээр хэрэгцээнүүдэд хангахын тулд Есүстэй ирсэн гэж харагдаж байгаа. Тэгэхээр энийг эзэн мэдэхгүй гэж юу? Мэдж байгаа. Тэгээ одоо энэ дээр хараа сэтгэл хөдлөл, хэрэгцээнүүд, мах бодийн хэрэгцээнүүд. Тэгээд одоо дэлхийлэг тийм нөхцөл байдлууд байгаа шүү дээ. Тэгээд тэдгээр зүйлсүүд Бурхны хувьд, Христийн чуулганы хувьд чухал байгаа юу? Тэдгээр зүйлсүүдийг хангахдахын тулд ирж байгаа итгэгч нарыг таньж мэдэх нь чуулганы хувьд, Бурхны хувьд чухал байгаа зү. Уг нь бол чуулган, Бурхан, за Есүс Христ энэ дэлхий дээр ирэхдээ ирсэн зорилго нь юу вэ? Хүмүүсүүдийг ерөөсөө энэ дэлхий дээр өвдөхгүй амьдруулж байгаа л өхүүлэх зорилготой юу? Эсвэл энэ дэлхий дээр ямар ч өсөглөн энэ дэлхийн одоо юу гэдэг энэ дэлхийн элдв янзын тэр саа дотгор асуудлуудгүйгээр амьдруулахын тулд л ирсэн үү? Үгүй те. Гол зорилго нь юу вэ? Тэдний мөнхийн амьдралынх нь асуудлыг шийдэхийн тулд, мөнхийн тэр хэрэгцээг хангахын тулд ирсэн. Тэгэхдээ энд яагаад Есүс иймэрхүү хүмүүсүүдээс холдох үйлдэлүүдийг ингээд үе үе гаргаж байгаа. Яагаад ингэж байгаа зорилго вэ гэхээр хүмүүс ерөнхийдөө ингэдэг штэ. Нэг хэрэгцээг өмнөө байгаа яг бодиттой байгаа мэдрэгдэж байгаа хүн хэрэгцээг харахтаа тэн дээр хамаг одоо анхаарлаа төвлөрүүлээд цаана нь байгаа бодит байдлыг харж чадхаа болдог хүмүүсүүд те. Тэгэхээр яг иймэрхүү зүйл анзаарэгдэж байгаа. Тэд нар эрэхтээ Есүс Христийн энэ дэлхийд ирсэн яах гэж өвчин идгэж байгаа, яах гэж төрүүдийг хөөн зайлуулж байгаа цаад зорилгыг нь ерөөсө харахаас илүүгээр тэд нар наан байгаа тэр үлсгэлэн, наан байгаа тэр хэрэгцээг хангахын тулд асар олноор ирж исэн байгаа байхгүй. Тэгэхээр Есүс Христ хэрв тэд нарын өвчнийг идгээгээл байсан бол тэнд жоохон хэтрүүлээд тэ шууд хэлэхэд бол Бурхан мэрэгэн ухаантай биш мэт харагдана. Мунхаг зүгээр нэг юм хүмүүсүүдэд ашиглагдж байгаа юм шиг. Гэтэл Бурхан тийм Бурхан биш шүү дээ. Есүс Христ энэ дэлхийд ирэхдээ хүртэл 3 жил үйлчлэхээр ирсэн. 3 жилийн үйлчлэлдээ тэрээр явах ёстой газрууд гэж байсан. Уулзах ёстой хүмүүсүүд гэж байсан. Эцэг Бурхан, хүү Бурхан, ариун сүнс Бурхан гуруула хамтдаа энэ 3 жилийн турш ажиллаж исэн. Төлөвлөгөө, нэгдсэн цогц төлөвлөгөөний дотор. Тэгэхээр дандаа ариун сүнсээр өдөрдүүлж явсан Есүс Христ. Тийм учраас хүн бид нар дагалдагчдын хамгийн одоо энэ өнөөдрийн 18-аас 22 дээр үзэх энэ 3 Есүс Христийн дагах амьдралын 3 одоо энэ хэлбэрийг бид нар үзэж байна л та. Тэгэхээр эхнийх нь болохоор юу вэ гэхээр энэ дээр байна. Бидний хувьд тоо чухал биш. Хамгийн чухал нь яг бодиттой үр дүн. Яг Тэнгэрийн хаанчлалын дүрмээр явж байгаа. Тэнгэрийн хаанчлалын одоо энэ дээр байна шүү дээ. Тэнгэрийн хаанчлалын мэрэгэн ухаан, Тэнгэрийн хаанчлалын төлөвлөгөөний дагуу хийгдэж буй тэнгэрлэг үйлчлэл. Тэнгэрийн хаанчлалын хаанаар нь өдөрдүүлсэн, Тэнгэрийн хаанчлалынх нь сүнсээр нь хөтлөгдөж хийгдсэн. Тэнгэрийн хаанчлалын Бурхан Аав тэр агуу хүчит бүтээгч Бурханы төлөвлөгөөнд ор хийгдэж байгаа тэр сайн мэдээ, тэр үйлчлэл, тэр эдгэх, тэр чөтгөрүүдийг хөөх энэ үйлчлэл хамгийн үр дүнтэй бөгөөд нөгөө нэг юун дээр байдагчлан те Бурханы үг бороо хизээч доошоо тэнгэрээс доошоо буухтаа хөрсийг услаад үр жимс өгөхгүйгээр бороо хизээч буцдаггүй шиг Бурханы үг шүү. Бурханы үгийг ашиглаж хүн хэлсэн үг биш. Бурханы төлөвлөгөөгөөр хэнд хизээ гэдэг тэр том төлөвлөгөөнд дунд хийгдсэн сайн мэдээний тараалтууд, үйлчлэлүүд, номлолууд хизээч үр дүнгүй буцдаггүй гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн эхнийх нь бидний олж мэдэх зүйл юу вэ гэхээр Тэнгэрийн хаанчлалын мэрэгэн ухаан төлөвлөгөөний дагуу үйлчилж амьдрах.
энэ үед ойлгохдохгүй асуудлууд зөндөө гарна. Одоо энэ 18 дугаар ихний өнөөдрийн ишлэлийн хамгийн ихнийх нь харахаар ойлгохдохгүй байгаа зү. Ойлгоход жоохон асуудалтай. Яагаад вэ гэхээр өнөөгийн бүх хүмүүсүүд бүх дэлхийн чуулганы бид нар жоохон буруу тийш хазаасан ойлголт юу вэ гэхээр чуулганд нь олон хүн ирж ил байвал үр дүнтэй үйлчлэл болж гинэ гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр энэ ишлэл дээрээс юу харагдаж байна вэ гэхээр олон хүн хизээч үр дүнтэй үр жимс хураалт, ургац хураалтын одоо гадаад хэлбэр нь байдаггүй гэдгийг харуулж байгаа. Асар олон хүмүүсүүдээс Есүс зугдаж байхав те холдсон байгаа зү. Тэгснээрээ тэдний тэр сохрол төөрөгдлийг нь цэг тавиад тэнд цосоож байгаа байхгүй. Тэрийг нь цааш нь үргэлжлүүлж тэжээж болохгүй учраас. Хэрвээ цааш нь үргэлжлүүлсэн бол Есүс Христийг буруугаар таних байсан. Тэгээд эн чинь цаашаа асар олон зоригтой байгаа штэ. Ингээ цаг хугацаа хамаарсан Библиэлд хүртэл бичигдэх зоригтой. Тэгээд асар олон хуучин гэрээний иш үзүүлгүүдийг хүртэл биелүүлж байгаа гэд ингээд цаг хугацааны 3 цаг хугацааны аль алинд нь хамаатай гайхалтай үйлчлэл хийж байгаа учраас ариун сүнсээр удирдуулсан тэр үйлчлэл маш чухал байсан. Тийм. Тэгэхээр эхнийх нь ерөөсөө л тэр дэлхийн хувьд дэлхийн хүний ухаанаар ойлгохдохгүй үйлчлэлүүдийг хийх тохиолдлууд асар их байгаа чуулганд. Дамаа яг ариун сүнсийг сонсдог, яг бурхнаар хөтлөгддөг итгэгч хүн, пасторууд, чуулган ч юм уу хүмүүс бурхны арт түмэн, объектууд, subject, бурхны арт түмэнгүүд яг бурхны хүслийн дагуу явж байгаа тохиолдолд дэлхийн хүмүүсүүдээр дэлхийн оюун ухаанаар үйлчилж амьдрдаг итгэгчдийн хувьд ч гэсэн ойлгохдохгүй зүйлсүүд хийдэг байхгүй. Тэглээгээ тэднэрт тааруулж болохгүй гэсэн үг. Бид нар Тэнгэрийн хаанчлалын хууль дүрмээр амьдарч бурхан хаанда Есүс Христ болох бурхан хаанда бид зарагдахаар л түүний л ард иргэд штэ. Түүнээсээр бид нар хин нэгэн хүнийх биш, дэлхийх биш. Тийм учраас дэлхийд таалагдах албагүй байхгүй юу? Таалагдах ч ёсгүй. Бид бурхан хаандаа таалагдах ёстой. Тийм учраас та нар Паулийн ингээ үйлчлэлийг харах юм бол хэд хэдэн ерөн тохиолдлууд дээр яг төлөвлөж исэн төлөвлөгөөнөөс нь ариун сүнс өөр тийш нь явуулсан тохиолдлууд хэд хэд байдаг штэ мэднэ. Хин нэгний зүүдээр ч юм уу нөхцлөөр ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлээр ингээд ариун сүнс сануулад өөрийнх нь хүний ухаанаар төлөвлөсөн байсан яг гой логиктэй. Ингийн тул ийшээ явбал эндээс ингэж өргөлтөө одоо босгоод ийм гоё юм хийн Иерусалимын чуулганд ангиж туслан мослон ч гэдэг юм уу ингээд лаг гоё хүний ухаанаар бодохоор нөгөө чуулгандаа хүртэл хилцэн те 2 дугаар Коринтоор бас гардаг гэж байгаа юм. Коринт чуулганд очино гэд хилцэн байснаа. Ариун сүнс өөр газар руу чиглүүлсэн учраас очихоо болсон гэдгээ тайлбарлаж бичсэн зүйлс байд юм байна л та. Тэгэхээр тиймэрхүү тохиолдлууд төр хүн харахаар хэлсэн үгээсээ зөрчиж байгаа юм шиг. Хүнд ингэж ойлгохдохгүй. Эсвэл үгүй яг Коринт дээр ч юм уу та яг энэ чуулган дээр очих юм бол манай чуулганд өргөл өгнө, тийм амжилттай үйлчлэл тэгж сайн болно гэсэн хүний ухаанаас заримдаа ариун сүнс өөр зүйлийг хийлгдэг. Яг энэ дэлхийн чуулганы амьдрал дээр ингүүл ийм л дүрм журм байдгаа. Ингэж ижил үйлчлэх гоё байдаг. Ингэж ижил чуулганд таригддаг. Ийм л арга замаар ингэж ийм төрлийн үйлчлэл хийгддэг гэдэг энэ уламжлал байна шүү дээ, тэ. Энэ уламжлалд хизээч ариун сүнс захирагддаггүй гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Мэдээж энэ тодорхой тэндээс чинь ариун сүнсний хийдэг ажил нь тэр нэг зарчмуудаар ингэж харагдана. Гэхдээ байнга тийм биш гэдгийг хэлэх гээд байгаа. Тийм учраас бидний дагалдагчдын амьдралын эхнийх нь эндээс ойлгох зүйл юу вэ гэхлээр бид дэлхий биш зөвхөн бурхны одоо энэ гурвалжин тэмдэглэг бол Библийн сургуульд бол бид нар бурхныг илэрхийлж ирнэ гэж тэмдэглэдэг. Бурхан гэж бичхийн тулд шууд гурвалжин дараад ардталт нь ний гэдэг нөхцөл залгадаг ч юм уу дагвар те. Иймэрхүү маягаар. Тэгэхээр бурхны мэрэгэн ухаан төлөвлөгөөний дагуу бид амьдрахаар дуудагдсан амьдрал бол дагалдагчийн амьдрал. За нэгдүгээр нь. За хоёр дахь нь Ишлэл 19-оос 20-ыг бүгдээр уншъя. Нэгэн хуулийн багш ирж түүнд Есүст "Багшаа, би таныг хааж явсан дагъя" гэв. За ингээд эхнийх нь 19 дугаар ишлэлдэр нэг хуулийн багш ирээд Есүстээр ирээд хэлсэн. "Багшаа, би таныг хааж явсан дагъя." За тэгэхээр энэ дээр бид нар хуулийн багш гэдгээ хэн гэдгээ бид нар санах хэрэгтэй те. Тэр нь хэн бэ гэхлээр Мосегийн хуулийг Израильчуудад заадаг хуулийн багш. Тэгээд ингэж байгаа хар та.
тухайн үед нийгэмдэр бол за яг жоохон мэдээлэл дуулгахад бол фарисеучуд гэж байгаа, хуулийн багш нар гэж яг байгаа. Тэгээд садукайчуд гэж байгаа, эссенчуд, зеолодчуд, херодчуд гэдэг ингээд хүмүүсүүд байдаг хгүй. Бүлэглэлүүд одоо тодорхой төрлийн амьдралын хэм маягтай. Тэгээ энэ донд чинь энэ хуулийн багш нар гэдэг энэ ойлголт нь бол юу ямар хүмүүс вэ гэхээр ерөнхийдөө фарисеучуд гэсэн үг юм байлээ. Фарисеучуд бол болохоор ерөнхийдөө хуулийн багш нар. Гэхдээ яг хуулийн багш фарисеучуудын ялгаа нь юу вэ гэхээр фарисеучуд маань ерөнхийдөө садукайчуд гэж бас байгаа шүү дээ, тэ. Садукайчуд гэдэг нь ямар хүмүүс вэ гэхээр дахилч нарын гинэ. Яг одоо хуучин гэрээнд бол хаан гэж байсан дахилч нар гэж байгаа шүү дээ. Бурхны үгийг Бурханаас аваад хаант хэлдэг, ард түмэнд хэлдэг. Тэгээ бас ингэж дахилын юм хийдэг дахилч нар гэж байгаа. Бурхны үгийг заадаг иш үзүүлэгч нар гэж бас байгаа. Тэгээ дахилчт нь болохоор Бурхны хуулийг заадаг хүмүүс байхгүй юу? Тэгээ хуулийн багш нар гэсэн үг. Дахилчт нь одоо садукайчуд гэсэн үг. Одоо энэ Есүсийн цаг үеийн хиллэгээр бол. Гэхдээ яагаад садукайчуд гэдэг хиллэг гараад ирсэн гэхээр тэр чимээгүй он цагийн үед одоо тэр Макабийн бослогын үед чинь яасан гэхээр ингэсэн гинэ. Тэр нэг за яг энэ жоохон уг нь хамааралгүй мэдээл гэхдээ бодогдож байгаа юм ч одоо ямар ч хуваалцчих тий. Одоо грекчүүд энэ хаанчлалын үеэр тэр Сирээс Египтээс ингээд тэр израильчуудыг эзлэх гэж тэр газар нутгийг дундын бүс гэсэн үг байхгүй израильчтай нарийнхаа зурус газар. Тэр дундын бүсийг ингэж өөрийнхөө мэдлэлд байлгах гэж ингэж Египтчүүд, Сирчүүд ингэж грекийн хаанчлалд дунд байхад Ромын чөлөө хаанчлалд дунд байхад ингэж булаацалддаг байсан юм байна л да. Тэгээд яг энэ Макабийн бослогын үеэр Сирчүүд нь одоо ерөөхдөө эзэлж аваад тэгээд шашныг нь одоо энэ яг юдэн шашныг нь хуучин гэрээний энэ шашныг нь юусаа байхгүй болохын тулд ингээд шашны асар их тийм дарангуйлал хавчлаг сүм өмнө ингэж байхгүй болгодог ч юм уу. Тийм хийх үед Макаб гэдэг энэ гэр бүл Макаб гэдэг энэ хүн гарч ирээд бослох хийсэн юм байна л да. Тэгээ яг энэ үеэс нэг 35 жил ерөнхийдөө израильчууд яг тусгаар тогтнож байсан юм байна. Манай эртний өмнөх 167-оос 135 оны гэлөө 32 оны хооронд 30 хэдэн жил. Тэгэхээр энэ хугацаанд хэд хэдэн бүлэглүүд гарч ирснийх нь нэг нь юу вэ гэхээр фарисеучуд гэж гарч ирсэн. Тэгээ фарисеучуд ч өөрөө хуулийн багш нар байсан юм билээ. Тэгээ хуулийг заадаг бишээ. Фарисеучуд хуулийн багш нар яг байсан. Гэтэ садукайчуд яасан бэ гэхээр яг дахилчид буюу хуулийг заадаг багш нар нь байгаад тэгээд яг тусгаар тогтнолыг олох үед чинь тухайн үед хаан гэж байгаагүй. Тийм учраас тухайн израильчуудын бүлэглэлийн хамгийн одоо нэр хүндтэй одоо алдар нэртэй тэгээд эрх мэдэлтэй арай нэг дээгүүр амьдардаг бурхныхаа хуулийг мэддэг бас заадаг тэр нэгэн бүлэглэл болох садукай одоо дахилчт нь израильчуудыг удирдахаар улс төрийн удирдлагыг авах үед тэд нар хуулийг заах эрх мэдэл үүргээ орхисон юм байна л да. Тэгээд улс төр рүү гарцсан гэсэн. Улс төрийн удирдлагын систем рүү. Тэгж гарснаа нь садукайчуд гэдэг хүмүүсүүд. Яг Есүсийн үед. Тэгээ яг Макабийн бослогын үеэр тэгж гарах үед нь Бурхны хуулийг заах үүрэг нь хоосорчж байгаа биз. Энэ үед хэн гарч ирсэн гэхээр фарисеучуд гарч ирээд хуулийг зааж эхэлсэн юм байна л да. Тэгээд яг дахилчт нь заахаа болох үед фарисеучуд гарч ирээд заасан. Гэхдээ яг фарисеучуд ч өөрсдөө яг хийдэг үүрэг нь болохоор хуулийг заадаг хуулийн багш нар. Гэхдээ яагаад фарисеучуд гэдэг нэржил байгаа бай гэхээр фарисеучуд гэдэг тийм нам гэдэг юм уу тийм бүлэглэлд харьяалагддаг учраас хуулийн багш нарыг фарисеучуд гэж нэрлэдэг байсан юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бараг л нэг гэж ойлгож болохоор нэг нь нэршил нэг нь үүргэнч гэдэг юм уу те. Тэгээд фарисеучуд гэдэг нэрнийх нь утга нь болохоор тусгаарлагдсан тэ ингэж томилогдсон, дуудагдсан гэсэн утгатай үг гэсэн шүү. Тэгэхээр жоохон мэдээлэл дуулгах гэдэг. Тэгэхээр нэгэн хуулийн багш буюу хуучин гэрээний хуулийг заадаг багш Есүс дээр эренгүүтлээ хэлж штэ. Багшаа гэж юм. Багшаа мастер тэ багшаа би таныг хааж явсан дагъя. Тэгэхээр энэ үгний цаана ямар утга байсан бэ гэдгийг бид нар олж мэдэх хэрэгтэй болж байгаа. Яагаад гэхээр энгийн нэг хүн биш хуулийн багш хүн Есүс Христийг дагъя гэж хэлж штэ тий. Тэгэхээр энэ чиг сонирхолтой. Яагаад энийг хүсв гэдэг асуулт гарч ирж штэ. Яагаад Есүс Христийг нэгэн хуулийн багш, хуучин гэрээний хуулийг заадаг хуулийн багш дагахыг хүсэж байна.
Уг нь бол дайсан биш. Яг энэ яваандаа сүулдэ бүр ингэж ялгаа нь гарч ирнэ л дээ. Тэгвэл энэ үйлчлэлийнх нь ихэн хавц ямарчсан нэг юм багш гарч ирж л байна л да. Гэтэл Есүсийн хариулсан хариултаас бид энэ хуулийн багшийн ямар хандлагаар зорилт, цаад санааг тээгж Есүсийн дагалдагч болохыг хүсснийг нь бид харах боломжтой. Тэгэхээр 20 дугаар ишлэлийн бүгдээр харъя. Есүс түүнд хариулж ин те. Үнгэнд нүх Тэнгэрийн шувуудад үүр байдагч хүний хүүд толгой орогдох газар ч үгүй гэлээ. Ингээд ерөнхийдөө болчихж байгаа юм. Ганцхан ийм л үг хэлээд болсон. Гэхдээ энэний цаана нь хэд хэдэн зүйлс ойлгогдно. Юу вэ гэхээр Есүс нэгдүгээр намайг битгий даг. Яагаад гэвэл чи хуулийн багш хүн одоо баг одоо юу гэдгийг жоохон хэтрүүлж жоохон одоо юу гэдгийг хар яриагаар ярихад бол одоо би баг чиний баг дайсан болно дөө. Би чиний ярьдаг юм чи эсрэг заан маань чи баг намайг үзий ядах байх маах ч гэдэм үү те. Намайг битгий даг чи бол хуулийн багш хүн мөн гэж хэлээгүй. Иймэрхүү санаагаар те чааш нь түлхээгүй. Харин нэг л хандлагаар хэлсэн. Тэр нь юу гэхээр энэ хандлагыг энэ одоо Есүсийн хэлсэн хариултны цаана нь өмнө нь эхлээд Есүсийн дотор юу байсан бэ гэхээр энэ хуулийн багш хүний сэдлийг нь зорилгыг нь хэрхэн өөрийг нь даах гад байгаа тэр хүслийг нь олж мэдсэн гэсэн үг мэдсэн. Юунаас гэж харж мэдсэн бэ гэхлээр бүгдээ 18 дахь ишлэлээр юу байгаа вэ? Үе олон хүмүүс Есүсийг дагахыг хүсэж асар олноороо Есүс рүү цуглаж ирж исэн. Яагаад вэ гэхээр Есүс эрх мэдэл байсан. Уулан дээрх сургаал буюу айхтар гайхамшигтай эрх мэдэлтэй төгс сургаалыг заасан нэгдүгээр. Тэнгүүтээ араас нь шууд залгаад асар олон хүмүүсүүдийг эдгээсэн. Бүгдийг нь эдгээсэн. Эдгэж чадаагүй өвчин гэж нэг ч байгаагүй. Тухайн үед эдгэрэх боломжгүй оюун өвчтэй хүний хүртэл гараа хүрж байгаад эдгээсэн. Асар олон чөтгөрүүдийг шууд ганцхан үгээрээ чөтгөрүүдийг хөөн зайлуулж исэн. Эний цаана нь асар их эрх мэдэл мэрэгэн ухаан мэдлэг байсан. Энийг нь дагаж асар олноороо хүмүүс ирж байгааг хараад тухайн хуулийн багшийн дотор ямар сэтэл төрсөн бэ гэхээр энэ тарда нэр хүнд энэ хүнийг дагвал асар их нэр хүнд өгөгдөхнө нэгдүгээрт. Тэгээ өөрөө чинь хууль мэддэг хуулийн багш шүү дээ. Тэгэхээр одоо өөрийнх нь дагалдагч гэдэг хүмүүсийг магадгүй анзаарч харсан байх. Петр, Яаков, Йохан, Андрей одоо хин бэдийн Матазтаа гэж нэг татвар хураагч нэг гимтэн те одоо нэг хөгийн гарууд дагаа явж байгаа. Өөрөө бол хажууд нь хуулийн багш хүн. Тэгэхээр би дагалдагч нь болвол за одоо нэлээд гайгүй дээр энэ бусдыгаа тэргүүлэх хэмжээний мэдлэг орж ирнэ. Мэдлэг орж ирэх юм. Тэгэхээр ерөнхийдөө би энэ агуу би яг энэ бодиттой би болж эхэлж байгаа. Одоо асар олон хүмүүс дагж байгаа зү. Энэ донд чинь бүр Ромын хүмүүс хүртэл нөгөөс хэд бас түрүүхэн нь яг энэ өмнөх өдөр нь яалаа 100-ын даргын зарцыг нь хүртэл эдгэж гин. 100-ын дарга өөрөө ирж Ромын хүн хүртэл 100 цэрэг өдөрддөг жанжин хүн хүртэл ирээл Есүс дээр эзэн гэж хэлж байгаа шүү дээ. Энэ болгоныг олж мэдэнгүүтлээ. За яста асар их эрх мэдэл орж ирэх нэ нэгдүгээрт. Тэгээд дагаад мэдээж юу орж ирэх вүлээ? Эд хөрөнгө шүү дээ. Тэр хүмүүс чинь бүгд өргөл барьцаа өргөдөг. Хуулиндаа бүрт хуучин гэрээний хуулинд нь хүртэл байнга зааж байгаа. Тэгэхээр чин тэр талаар нь би бас гой зааж өгөөд багшийнхаа баруун гар нь бол юм болоод юу утсан байж болох вэ те. Тэгэхээр ирээдүйн баталгаа. За ирээдүйн маань найдвартай сайхан болох нэ. Гэх мэтчлэн асар олон энэ дэлхийлэг тийм байр суурь, баталгаа, эд хөрөнгө те нөлөө тэр бүгдийг дотроо шууд тээж байгаа нь ойлгомжтой байсан. Ягаад тэгэхээр хуулийн багш чи өөрөө ямар хүмүүс үлээ? Хуулийг зааж тэндээс өргөл барьц авч те тэгэж удирдлагын тэгээ фарисеучуд ч өөрсдөө бас удирдах зөвлөл тэр нөгөө нэг юу вэ? Санхедрины бас нэг бүлэглэлийнх нь хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр удирдах зөвлөл байдаг хүмүүсүүд чинь шууд тарих нь адилж байгаа нь ойлгомжтой. Улс төр удирдлага эрх мэдэл. Тэгэхээр энэ болгоныг шууд Есүс Христ мэдэнгүүтлээ энд нь хэлсэн хариулт байхгүй. Үгүй намайг битгий даг гэж хэлээгүй. Чи чадахгүй гэж хэлээгүй. Шууд ийм хандлагаар чи намайг дагахыг хүсэж байна. Хэрвээ дагахыг хүсэж байгаа бол дагалдагч хүнээс ийм зориулалт золиос шаардна гэж хэлж байна. Тэр нь юу вэ? Үүнгэнд хоноглох үүр байдаг. Тэнгэрийн шуудад ч гэсэн одоо энэ өвссөн дунд модны бургасан тунд ингэж үүрээ засаад ингэж шүн хүүтэнд тэ өвөл мөвлөөр ингэж аюултай аянга заглахааны үеэр хоргодох газар байдаг. Харин хүний хүү надад хоргодох газар толгоо тавиад унтчих газарч надад өгдөөгүй байхгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ түүний үхэл нь хүртэл юу вэ? Яаж үхэх вүлээ? Тэгэхээр энийг хэлж байгаа. Тэгэхээр энэний цаана нь юу байна вэ гэхээр өнөөдөр бидний хоёр дахь
дагалдагч хүний хоёр дахь мөн чанар одоо хэлбэр бидний дуудлага байна. Тэр нь юу вэ? Бүгдээр би энэ дээр бичсэн. Дэлхийн үндэс нь, дэлхийн эрх ашиг, дэлхийн одоо нөлөө байгаад байгаа сте тий. Тэгэхээр тэр бүгдээс илүүгээр бид чинь 19-с 20 уншиж байгаа лөө. Тийм тий. Тэгэхээр тэндээс илүүгээр Тэнгэрийн хаанчлалын итгэлээр Тэнгэрийн хаанчлалын хаандаа захирагдаа амьдрах гэж байгаа. Гэхдээ энэ дунд хамгийн гол нь хараа энд ийм хэсэг байгаа. Матай 6-гийн 19-оос 34-ыг харах юм бол ерөөсө хоёр эзэнд зэрэг үйлчлэхгүй, тэнгэрт эд хөрөнгө та хараараа хэдэн бүлэг юугаа сургаал байгаа. Уулан дээрх сургаалын төгсгөлийн хэсэг нөхгүй. Төгсгөлийн биш, дундх нь Матай 7 бас байгаа шүү дээ. Тэгэхээр тэнгэрт эд баялаг хураах нэгдүгээр. Түрүүний ярьсан шүү дээ. Тэр хуулийн багш бол энэ дэлхий дээрх эд хөрөнгө, нэр хүнд, ирээдүйн баталгаа өгөгдөхнө гэж хараад тэр асар олон хүмүүс Иесусыг дагж байгааг хараад тийм энэ дэлхийн тэр эрх ашигын төлөө даах гэж байгаа учраас Есүс Христ энэ үгийг хэлж байгаа байхгүй. Энэ дэлхий дээр надад оргонох оронч байхгүй. Маргааш юу болохыг ч би мэдэхгүй тийм амьдралаа та нар амьдрнаа. Дагалдагч хүний амьдрал бол ийм амьдрал. Энэ дэлхий дээр ямар нэгэн баталгаа, эд хөрөнгө, нэр алдар тэр нэг гоё сайн сайхан зүйлсийг энэ дэлхий дээр бий болгохын тулд эхэлж байгаа амьдрал биш ээ гэж ярьж байгаа. Харин юу вэ гэхээр тэнгэрт эд баялаг хураахын тулд Матай 6-гийн 19-оос эхэлж байгаа. Тэгээ тэнгэрт эд баялаг хураахгүй хураахын тулд энэ дэлхийн эд баялагийг орхих, золиослох тийм амьдрал бол дагалдагчийн амьдрал. За энийг ярихаас өмнө хардаа би нэг зүйлийг төсгөлд нь яриа гэж бодож ирсэн. Одоо хэлэхгүй бол хүмүүс буруу ойлгоод паузлаад эсвэл орхио явж магадгүй учраас юу гэхээр энд хардаа ийм байгаа шүү. Хоёр төрлийн итгэлийн амьдрал гэж юусоо байхгүй. Нэгдүгээрт энэ бол юусоо Библиэлд би ингээд судалж байгаа үед ийм хэллэг юусоо Библиэлд нэгч байдаггүй гэж байна. Ингээд заадаг хүнч байхгүй. Багш нар, пастор, номлогч нар. Эхлээд одоо юу гэдэг итгэгч хүн гэж нэг хүн байна. Дагалдагч хүн гэж нэг хүн байна гэдэг ийм ойлголт юусоо байхгүй шүү. Би ч гэсэн энийг өнөөдөр ингээд судлахаас өмнө ч гэсэн би урд нь энийг байнга дотроо мэдэж бас ингээд хуваалцах үедээ боломж гарвал ярьдаг байсан. Итгэгч хүн болгон заавал дагалдагч байх ёстой, байх дуудлагатай. Тэгэхээр тийм учраас одоо энэ ярьж байгаа дагалдагч хүн ямар амьдралаар амьдрах вэ гэдэг энэ үг чинь шууд нөгөө итгэгч хүний талаар ярьж байгаа гэсэн үг. Авралт хүргэх итгэгч хүн одоо бид нар чинь авралыг бид нар итгэлээрээ өнгөө авсан шүү дээ. Тэр нэгний энэ дэлхий дээр амьдрах амьдрал чинь ерөөсөө 100% дагалдагчийн амьдрал байхгүй юу. Тийм учраас Матай 28:19-оос 20 морийн дуудлага ч хүн болгонд өгөгдсөн дуудлага. Түүнээсээр нэг яг одоо чуулганд үйлчлэхийг хүссэн эсвэл нэг мундаг итгэлтэй хүмүүсүүд нь л дагалдагч нар буюу одоо нэг асар их тийм өндөр стандартанд нийцхийн тулд амьдрч чаддаг дуудлагатай чадвар нь өгөгдчихсэн тийм хүмүүсүүд нь дагалдагч байгаад тэгээд эсвэл нэг юм арай жоохон тийм дуудлагагүй чадваргүй хүмүүс нь зүгээр итгэлийн амьдралаар амьдрна гэсэн юм юусэн байхгүй. Ийм логикгүй утгагүй юм итгэлийн амьдрал байдаггүй гэсэн судалгаа ингээд судалж байхад хүн болгон юм ярьж байгаа. Тэгээд Библиэлд ч гэсэн ийм ишлэл юусэн байхгүй. Итгэвч хүн бол шууд дагалдагч. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар бид нар буруу ойлголт хийж болохгүй. Тийм учраас одоо энэ дээр хэлж байгаа зүйл чинь юу вэ гэхээр нэр хүнд, эд хөрөнгө, ирээдүйн баталгааныхаа төлөө өнөөдөр бид нар энэ дэлхийлэг эд хөрөнгө, нэр хүнд, дэлхийлэг аюулгүй байдлын төлөө хэрөө итгэгч хүн та амьдарч байгаа бол бид нар дуудлагаараа амьдрахгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр нэгдүгээр тахгүй хамгийн түрүүнд юу вэ гэдэг нь маш чухал. Хамгийн түрүүнд одоо ингэж байгаа шүү дээ. За одоо энэ хоёр дээр нь гарна, тийм учраас түр орхичих. Тэгэхээр энийг та ямарчсан бодчихоорой. Тэгээ энэ дээр ингэж шүү дээ. 18 дээр харах юм бол асар олон хүмүүс Иесусыг дагж байгаа тий. Тэгэхээр асар олон хүмүүсүүд нэг ийм ойлголт байгаа байхгүй юу? Олон хүн цугласан газар олон хүн цугласан газарт олон хүн одоо хүмүүсүүдтэй хамт байхыг хүсдэг хүн татагддаг гэсэн ойлголт байгаа байхгүй юу? Би яг англиар нь сонссон учраас монголоор нь ингээд илэрхийлэх гээд байна л да. Олон хүмүүсүүдэд
олон хүмүүсүүдийн очдог татагддаг зүйлдэл татагдаж тэнд байхыг хүсдэг хүмүүсүүд л олон хүмүүс байдаг газар руу очдог гэсэн санаа. Тэдний хүсэл нь гол татагдж байгаа тэр зүрхнийх нь гогцоо, тэр хандлага нь, хүсэл нь, зорилго нь тийм байна гэсэн. Хаана олон хүн байна? Хаана хүмүүс хаашаага хүмүүс туйлширж байна? Олон хүмүүс ямар зүйл ярьж байна? Тэр зүйлийг нь адилхан ярьж, тэр газар нь адилхан очиж тийм төрлийн хүмүүсүүд үнд цэнэ мэдэрдэг, аюулгүй байдлаа мэдэрдэг, өөрийнхөө байр сууриа тийм газарт бий болгохыг хүсдэг. Тэгэхээр ийм хүн хэрүү дагалдагч болвол энэ хүслээ орхихоос аргагүй болно гэсэн. Нэр хүнд олон хүмүүсүүдийн нэр хүндийг хүсдэг хүн дагалдагч байж чадахгүй л гэсэн үг байхгүй. Одоо энэ дэр хэлж штэ. Үүнгэнд нүх тэгээ одоо дараагаар нь хоёр дахь төрлийн нэг хүн бас хэлэх үед бас адилхан нэг зүйл хэлнэ. Тэгэхээр хараа олон хүмүүс өөртөө тийм л хүмүүсийг татдаг. Тэгэхээр түрүүний хуулийн багшийн хэлсэн хуулийн багш ч өөрөө бас тийм хүн байсан гэсэн үг байхгүй. Тэр олон хүмүүсүүд ирдсэн байгаа тэр түрхэн зургийн нөхцөл байдлыг хараад дагалдагчийн амьдрал ийм л амьдрал байх юм гэж боддог. Тэгэхээр өнөөдөр бид нар чуулганд хүмүүс ирэхдээ эсвэл чуулганы удирдагч ч юм уу эсвэл чуулганд ирж байгаа хүмүүс ч юм уу те ямар ч хүн байж болно. Тэдгээр хүмүүс маань чуулганд маань эсвэл олон хүн ирээд байвал эсвэл хаан тэнд нэг юм одоо энэ эд хөрөнгө нэр хүнд те нэг юм байр савн их сайхан болоод те дэлхийлэг нөгөө нэг юм амжилтуудыг илэрхийлдэг ойлголтууд байгаа шүү дээ. Гоё байшинтай одоо гаж урсгалын хүмүүсүүд те чуулганы урсгалынхны бий болгож чаддаг зүйлсүүд шүү дээ эн чинь. Тэгэхээр бурхан бол энийг хүсдэггүй учраас үнэндээ яг одоо Библийн дагуу бурханы чуулган яг одоо Есүс Христийн чуулганы чуулганууд ихэвчлэн яг тийм биш байдаг нь тийм байхгүй бас нэг талаараа бурхан тэрийг чуулчилдаггүй учраас ингээд явдаг дандаа тархдаг нэг газараа ингээл ийм төгс төгөлдрийг бий болгох гол ингээл амар институт компанийг бий болгох гээд тэр газрыг л эзлэх гээд байгаа юм биш дандаа явдаг. Тий. За тэгэхээр ерөнхийдөө хоёр дахь зүйлээ бид дүгнээ дуусгахад юу вэ гэхээр эхнийх нь юу байлаа? Бид дэлхийн мэрэгэн ухаан төлөвлөгөөнд тааруулж амьдрдаггүй харин ч бүр заримдаа ойлгодоггүй таардаггүй тийм мэрэгэн ухаан төлөвлөгөөний дагуу хийгддэг үйлчлэл амьдрал бол дагалдагч хүний амьдрал. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь юу гэхээр бас мөн адилхан дэлхийн үндэс нь дэлхийн одоо эрх ашиг үндэсийн нөлөөг чухалчилдаггүй. Нэгдүгээр Тэнгэрийн хаанчлалын хааныхаа үг хэрхэн яаж амьдрах тэр зүйлийн төлөө тийм одоо амьдралаар амьдрах тийм дуудлагатай хүмүүс бол Тэнгэрийн хаанчлалын дагалдагч бид нар. Тэгээ энэ дээр хараа Матай 6-гийн 34 дээр та уншаарай. Маш чухал нэг зүйл санаа байгаа. Энэ бүр одоо яг өнөөдрийн хэсэгтэй маш холбоотой. Хамгийн сүүлийн ишлэгийг харъя. Маргааш Матай 6-гийн 34. Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө бүү санаа зов. Өдөр бүрийн зүдүр тухайн өдөртөө хангалттай гэж байгаа. Тэгэхээр энэ дээр биш нэг юм байгаа. Өдрөөр нэг өдрийн төлөө нэг өдөртөө санаа тавьдаг. Нэг өдрийн хэрэгцээний төлөө бурхандаа ханддаг. Нэг өдрөөр одоо ингээд алхамаар гэсэн ойлголт байгаа шүү дээ. Алхамаар өдрөөр нэг гуйлтаас дараагийн гуйлт руу гэдэг энэ нэг юм зүйлийг чинь итгэлийн амьдралын энэ нэг юм хэв маяг чинь нэг чухал зарчмыг илэрхийлдэг. Тэр нь одоо Израильчууд 40 жилийн турш маанаагаар явсан шүү дээ. Тэгэхээр энэ яг энтэй агаар нэг юу гэхээр итгэгч бид нар ямар амьдралаар амьдрахад дуудагдсан бэ гэхээр бид нар алхам болгондоо амьсгал аваад гаргах тэр амьсгал болгондоо бид бурхнаас хамааралтай байх ийм дуудлагатай. Энэ бол дагалдагч хүний амьдрал. Гэтэл өнөөгийн дэлхий дээр амьдарч байгаа дагалдагчдын жинхэнэ аврал авсан яг жинхэнэ дагалдагчийн амьдралаар амьдарч байгаа ч гэсэн тэр дунд нэг юм бид нар нөгөө нэг юу гэдэг бүрэн яг Библийн дагуу биш амьдрах магадaltaй нэг тиймэрхүү зүйл байгаад байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр тэгтээ мэдээж энэ янз янз талаар яригдана. Тийм учраас ямар ч сан би одоо өөрийнхөө байдлаараа л илэрхийлэх нь юу вэ гэхээр ингэдэг. Одоо яг тэр нөгөө нэг Израильчууд цөлд байхад бүдэн шуу мааннагтай ингээд нэг өдрийнхийг л хураагаарай гэж эзэн Мосеогоор дамжуулан хэлсэн шүү дээ. Би өдөр болгон чинь өгнө хэрэгцээг чи хангана. Гэхдээ
хураахтаа зөвхөн нэг өдрийнхийг л хураагаарай. Ганцхан эзний өдрийн өмнөх өдөр л эзний өдөр ажил хийхгүй бүгд амрах учраас бурхан эзэн ч гэсэн амрах учраас өмнөх өдөр нь л би 2 өдрийнхийг та нар хураагаарай гэж хэлсэн. Бос өдөр нь дандаа нэг өдрийнхийг л хураагаарай гэсэн. Тэгээ зарим нэг нь бурханы ард түмнөөс шүү дээ. Өнөөдөр бид нарт буулгах юм бол зарим итгэгч нар гэж хэлж болно. Яасан бэ гэхээр бурханд итгээгүй цаад үндэснэ байгаа байхгүй. Итгээгүй учраас, дуулуургүй байсан учраас, бас итгээгүй учраас маргааш та санаа зовсон учраас. Одоо энэ дээр хараа маргааш нь өөртөө санаа тавих тул Матай 6:34 маргаашийн төлөө бүү санаа зовоо. Өдөр бүрийнхээ төлөө л санаа тавь гэсэн санаа. Өдөр бүрийнхээ нэг өдрийнхөө хэрэгцээний төлөө л бурханаас гуйдаг, бурханаас хамааралтай байгаад маргаашийн төлөө дахиад гуйна гэсэн санаа. Дахиад маргаашийн төлөө би бурхандаа хандна гэсэн санаа. Гэтэл энэ дунд яадаг вэ гэхээр энэ итгэлийн амьдралын энэ зүйлийн цаана маш чухал нэг зарчим бурхан заадаг нь юу вэ гэхээр байнга бурханаас хамааралтай амьдрах. Энэ ч гоё шүү дээ. Яагаад ингэж байгаараа итгэлд бидний сурах гээд байгаа байхгүй юу? Гэтэл өнөөгийн энэ нийгэм ямар нийгэм байгаа вэ гэхээр бурханы энэ хамаарлаас холдуулдаг. Юу вэ гэхээр бүх зүйл ингэж бусдын өмнөөс хүүхний маргаашийн төлөө энэ нийгэм энэ улс одоо юу гэдэг энэ дэлхийн тогтолцоо өмнөөс нь санаа тавиад тэгээд бүгдийг нь бэлдээд өгчдөг. Тэгээд энэ нийгмийн одоо юу гэдэг тогтолцоо янз бүрийн байдлаар илэрхийлнэ. Энэ дотор чинь ингээд итгэгч нар хүртэл яаж ийнэ гэхээр бурхандаа итгэх шаардлагагүй амьдраад байгаа байхгүй. Бурхандаа итгэх шаардлагагүй бүх зүйл нь энэ нийгмийн тогтолцоонд бурхангүй амьдарч болохоор тогтцсон. Бий болгоод байгаа. Тийм учраас энэ дэлхий гэдэг зүйл чинь эцсийн өдрүүдэд уламжлал энэ дэлхийн эв найрамдал инх тайван гэдэг зүйл чинь итгэлийн амьдралын эсрэг босч ирнэ гэдэг байгаа чинь тэр байхгүй. Тэр тогтолцоо нь өөрөө бурхан ямар ширэггүй болгоо хийчихнэ. Тэгээд өмнөөс нь. Тийм учраас угаасаа энэ дунд чинь чуулган ч гэсэн ингэж амьдраад ирэх, итгэвч хүн амьдраад ирэхээр яаж ийнэ гэхээр маргааш та санаа тавих шаардлагагүй. Өөртөө анхаарал тавьчихна, нийгмийн анхаарал тавьчихна гэсэн санаад. Харин дагалдагч хүн яаж ийнэ гэхээр түрүү хэлж штэ. Жинхэнэ эний цаана зарчим байгаа. Дагалдагч хүний амьдрал юу гэхээр үнгэнд нүх байдаггүй, тэнгэрийн шуудад үүр байдаггүй. Бид нарыг дагуулах гэдэг бид нарыг аварсан эзэн Есүс маань хүртэл өөрөө энэ дэлхий дээр амьдрахтаа бид нарт үлгэр дуурайл болсон амьдралаар амьдрахтаа яг ингэж амьдрсан. 3 жилдээ. Яг адилхан ингэж хаанаас ч аюул орж ирэх магадaltaй. Тэ Паулийн амьдрал ч гэсэн анзаарах юм бол та нар бас тийм байгаа. Дандаа тийм нэг юм ариун сүнсээр энэ дэлхийн тогтцсон энэ аюулгүй байдал биш. Ариун сүнсний удирдлагаар. Тэгээ ариун сүнс яа сэтгэхийг хүн мэдэх боломжгүй. Нэг өдөр тийшээ яв гэж хэлнэ. Нэг өдөр нэг сонь нөхцөл байдал гаргаал ирнэ. Тэр болгонд нь дагаал явна. Тэгээд аюулд орлоо гэж бодоход аюуллаа ч гэсэн орно. Эн чинь юу гэхээр энэ дэлхий биднийг удирдахгүй, бидний өөрийнхөө аюулгүй байдлын төлөө ажилдаг бидний сэтгэхгүй мэрэгэн ухаан биднийг удирдахгүй гэсэн. Энэ дэлхий ч гэсэн биднийг удирдахгүй. Хэн удирдахгүй гэхээр зөвхөн бурхан удирдна. Тийм учраас Есүст маргааш юу болох нь мэддэхгүй. Өнөө өрөө би очиод хаана унтах нь ч хүртэл тодорхойгүй гэж байгаа юм тэр ихгүй. Ариун сүнс би уг нь яг хоо энэ хэн Есүс болохоор тухайн үед 3 жилийн үйлчлэлээ Капернаумд сууршиж хийж байгаа л да. Гэхдээ харалтаа түрүү өмнөх нь яг энэ хуулийн багштай уулзсны яг өмнөх оройн хаана хонлоо? Петрийн тонсон шүү дээ. Ариун яг өмнө нь синагогоос гараад Петрийн гэрэл рүү явсан. Синагогт магадгүй Петрийн гэрэл рүү явж хэлсэн юм уу? Тэнд гурвуулаар оршиж бурхан ямар төлөвлөгөө зохиосныг Библиэлд бичээгүй учраас мэдэх боломжгүй. Гэхдээ л дандаа ариун сүнсний хүслээр явдаг. Баптизм хүртсэн Йоханортой яг ёсыг бодож гэмтэн биш мөртлөө гэмтэн хүний хийдэг баптизмыг хүртсэн. Тэгээ ариун сүнс бууж ирээд сүнсээр хөтлөгдөөд хаашаа явлаа? Цөл 40 өдрийн турш хоол идэхгүй сатаанд соригдохын тулд явсан шүү дээ. Ариун сүнс хөтлсөн гэж байгаа. Тэгэхээр эн чинь дагалдагч хүний амьдрал. Гэтэл бид нар өнөөдөр яаж ийнэ гэхээр яг үнэндээ бол бид яг ариун сүнсээр удирдуулсан дагалдагчийн амьдралаар бид амьдарч байгаа юу гэдэг асуултанд би яг таны өмнөөс шууд таныг шүүхгүй ч гэсэн би өөрийгөө ч гэсэн шүүхгүй зүгээр яг таамаглаж хэлэхэд бол бид амьдарч чадахгүй л байгаа гэж би бол тааж байна. Таамаглал байна. Тийм баримжаа байна. Гэтэл эзэн хэлж чинь. Тэгээд эн чинь болохоор хүн болгоо ингэж амьдрахаар дуудагдсан гэдэг байгаа байхгүй. Дагалдагч нар нь тусдаа, итгэгч нар нь тусдаа гэдэг юм байхгүй гэдэг. Тийм ойлголт гэж байхгүй. Одоо тэр яагаад вэ гэхээр
Би дараа нь төгсгөлтнийг нь тайлбарлаад тэгээд дуусгана. За тэгээд одоо бүгд 3 за 2 дахь хэсэг нь юу байлаа тэгэхээр Тэнгид энэ дэлхийн тогтолцоо дэлхийлэг Христ итгэлийн амьдралын тогтолцоо гэж хэлчихье бүр. Та ойлгох нь үгүй те. Дэлхийн зарчмын дагуу амьдрдаг дагалдагчийн амьдралаар бид амьдрахаар дуудагдаагүй. Бидний дагалдагчийн амьдрал тэр дагалдагчийн амьдрал пасторууд ч орно, шинэ итгэгч нарт ч орно, бүх хүмүүс орно шүү дээ, итгэгч хүмүүс. Тэр бүгдээрээ Тэнгэрийн хаанчлалын дүрмээр Тэнгэрийн хаанчлалын хаашаа яв гэсэн тэр удирдлагаар дуудагдахаар бид дуудагдсан. За ингээд хоёр дахь нь энэ. Тэгээ өдөр болгон бид Бурханаас хамааралтай. Хамааралтай байхаас аргагүй. Яг ингээд амьдраад ирэхээр би одоос яг ийм амьдралаар амьдарч ирнэ эхэлж байгаа гэж харж байгаа. Гэхдээ мэдээж яг одоо эдгээр Паул шиг ингэж явдаг биш ч гэсэн миний өөр нэг талбар дээр бас яг иймэрхүү амьдрал үргэлжилж байгаа. Тэгэхээр ийм амьдрал яалтчгүй өдөр болгон Бурханаас хамааралтай байхаас аргагүй байхгүй юу? Яагаад вэ гэхээр би өөрөө төлөвлөө одоо би өөрийнхөө ухаанаараа би ирээдүйн аюулгүй байдлаа төлөвлөөгүй учраас. Өөр нэг миний чухал зүйл бол өөр зүйл байгаа учраас ч гэдэг юм уу те. Бурханы хүслийг дагаад явах. Тэгэхээр энэ хоёр дахь нь. За гурав дахь нь. Есүсийг дагах нь гэж яагаад нэгдэх нь энэ байсан. Хоёр дахь нь одоо гурав дахь нь юу вэ гэхээр яасан бэхээр бүгдээр 21-ээс 22 дугаар ишлэлийг бүгдээр уншия. Матай 8-ийн 21-ээс 22 дээр яасан бэ гэхээр одоо хардаа дагалдагчдийнх нь нэг нь гэж байгаа юм. Гэхдээ энэ 12-ийн 1 гэж яг ойлгохгүй л байгаад байгаа юм. Яагаад вэ гэхээр 12-ийн 1 энэ намайг даг гэдэг энэ хэллэг байгаад байгаа юм те. Энэ 12 биш мөртлөө Есүсийг асар олон хүмүүс дагаж явсан шүү дээ. Гэтэ 12-ыг одоо яг энэ дээр сонгож эхэлсэн үгүй юу? Одоо бидний өмнө үдсэн хэсгээр бол гараагүй байгаа. Тэгэхээр дараа нь гарна. Тэгэхээр 12 яг сонгодоогүй байсан байгаа. Тэгэхээр сонгоно гэдэг чинь 12-оос илүү хүмүүс байсан болж таарж байгааз. Тэгэхээр тэр дундаас 12-ыг Есүс сонгосон яг байнгын дагаж явах элч нараа болгож харин тэрнээс өмнө сонгогдоогүй дагалдагч нар байгаад байгаа шүү дээ. Тэднийх нь нэг нь ойлгочих болно. Тэгэхээр дагалдагчдын нэг нь хэлсэн Есүс эзэн гэж байгаа. Гэхдээ энэ эзэн гэдэг энэ хиллэг бол одоо яг Петрийн хэлдэг эзэн гэсэн хиллэг бол биш бол таарж байгаа. Ямар эзэн бэ гэхээр нөгөө эзэн минь гэсэн болон Тэнгэрийн хаанчд орохгүй гэж байгаа. Зүгээр нэг юм одоо тал зассан ч юм уу нэг ёсыг болгож нэг юм хилдэг эзэн гэдэг хиллэг бол таарж байгаа байхгүй юу? Зүгээр яагаад вэ гэхээр дараа нь шууд анзаарагдана. Дараагийн хэлсэн үгнээс нь. За тэгээ эзэн гэдэг нэг хэлсэн болж байгаа юм. Тэгэнгүүтлээ эхлээд би явж эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг эндээс чинь л энэ хүний эзэн нь Есүс болоогүй байсан харагдаж эхэлнэ. Өнөөдөр ийм дагалдагч нар итгэлээ чуулганд асар ихээр байгаа. Тэгээ энэ дээр хардаа эцгээ оршуулад эхлээд эцгээ оршуулад тэгээ дараа нь таныг дагая гэж хэлж байгаа байхгүй. Эхлээд нэгдүгээр байр суурьнд хамгийн эхлээд надад ийм хүсэл, ийм их ашиг байна гэж хэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би эцгээ оршуулна гэж байгаа. Гэхдээ одоо би энэ эцгээ оршуулах дээр ингээд олж мэдсэн юм хуваалцсан. Тэр нь юу гэхээр Израильчуудын хувьд ийм уламжлал одоо ёс заншилд нас орсон хүнийг оршуулахад ингэдэг гинэ. 24 цагийн дотор л шууд оршуулах ёстой. Израиль одоо ёс заншилд нь. Манайх ч юм бол яадаг үлээ ингээд өдөр хоног өнгөрдөг штэ тий. Тэгээд сайн өдөр хараад тийм байхгүй. Энэ бол магадгүй буддист ойлголт юм болов би сайн мэдэхгүй. Ямар ч юдэчүүдийн хувьд ямар ойлголт ямар дүрм журм чи Бурханаас нь хэлсэн гэсэн санаа штэ. Шууд 24 цагийн дотор заавал оршуулах ёстой. Тэгээд тийм нэг ойлголт байгаа юм. Тэгээд бас нэг юм байгаа юм. Оршуулсныхаа дараа нь тэр оршуулах хүн ингээд өнөөдөр насварлаа гэхэд би өнөөдөр яг 24 цагийн дотор л тэр хүнийг оршуулна гэж байгаа шүү дээ. Тийм учраас хэрв одоо юу гэдгийг өнөөдөр миний одоо энэ дээр аав нь эцэг гэж ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр эцэг нь амьд байгаад тэгээд амьд байгаа тохиолдолд одоо юу гэдгийг ирээдүйд те одоо эцгээ би оршуулъя гэдэг юм уу маргааш нөгөөдөр ч гэдэг юм уу эцгээ оршуулъя гэдэг хэллэг байхгүй л гэсэн үг байхгүй юу? Яг өнөөдөр л гэж яригдана. Яг одоо. Яагаад вэ гэхээр яг 24 цагийн дотор оршуулах хэрэгтэй. Тэгэнгүүтлээ дээр нь ямар ойлголт би олж мэдсэн бэ гэхээр тэгээ оршуулчаад жилийн дараа бас яадаг гинэ. Нөгөө нэг бие нь ингээ ялзардаг учраас яг жилийн дараа нөгөө биеийн зохицыг нь юунаас нь те булшнаас нь агуунаас нь ч юм уу хаанаач гэдэг нь булшнаас нь аваад голцоо агууд байдаг те булшнаас нь авангуутлаа өөр нэг газар байршуулдаг гинэ жилийн дараа.
Тэгэхээр нэг оршуулгатай холбогдлолтой ийм мэдээлэл олж мэдсэн. Тэгээ яг одоо ингээд судлаачдын ингээд тайлбаруудыг үзэхээр энэ дээр нэг ийм ойлголт байгаа юм. 20 дээрээ байгаа биш ээ 21 дээрээ байгаа те эхлээд явж эцгээ оршуулгыг минь надад зөвшөөрөөч гэдэг энэ хүний хувьд судлаачдын ингээд санаа нийлж байгаа нэг юм санаа нь юу вэ гэхээр ер нь яагаад юм судалдаг вэ? Яагаад Библийг заавал ингээд судалж тайлбарлах хэрэгтэй болсон юм бэ гэхлээр та мэдж байгаа сте. Юу гэхээр 2000 жилийн дараа шал өөр амьдралын хэм маягтай хүмүүс бид нар Библийг уншиж байгаа шүү дээ. Тийм учраас заавал судлах ёстой байдаг. Заавал ингэж судалж ийж тэндээс 2000 жилийн өмнө бүр Чингис хаанаас өмнөх юм яриад шүү дээ. Бүр Чингис хаанаас 1000 жилийн өмнөх юм ярьж шүү дээ. Тэгэхээр тэр үеийн уламжлалыг нь ямар ёс заншил байсныг нь олж мэдж ийж тэр үед нь амьдарч исэн хүний заасан сургаалыг бид нар яг тухайн хүмүүсүүдэд хэлэгдсэн тэр утгаар нь анхдагч утгаар нь ойлгоно гэсэн үг байхгүй. Тийм учраас заавал энэ судалгаа хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол бид нар буруу ойлгоод яг өнөөгийн 2000 жилийн дараах оршуулгын тогтолцоотой ойлгох юм бол бид нарт ойлгохдохгүй байгаа зү. Шал ондоо зарим улс үндэстнүүд бүр ондоо байдаг. Тэгэхээр чинь ингээд заавал судалж яг Библийн санааг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ тухайн яг ингээд цаг үедээ бол энэ хүн ямар хүн байсан бэ гэхээр ийм юу тайлбар байгаа юм. Тэрний юу гэхээр энэ хүний аав нь үхээгүй байсан. Үхсэн байвал яг ийм хэлэх шаардлагагүй байсан. Тэгэхээр үхээгүй байсан нэгдүгээр, хоёрдугаар бүр эрүүлж байсан байх магадaltaй. Хизээ үхэн тодорхойгүй. 15 жил, 10 жил, 20 жил мэдэхгүй. Хизээ үхэн тодорхойгүй тийм аавынхаа үхлийг нь Есүс ярьсан гэсэн санаа байгаа байхгүй. Тэг яагаад ингэж ярьж байгаа нөхөр өмч нөгөө нэг өв хураа залгамжлал байдаг шүү дээ. Өмч хуваадаг. Ингээд тайлбаруудыг хараад байхаар дандаа энтэй холбогдож байгаа. Ингээд мундаг эрдэмтдийн тайлбарууд нь ингээд яг ийм ярьж байгаа байхгүй. Энэ залуу Есүсийг дагах гэдэг байгаа энэ залуу болохоор яг аавынхаа оршуулах хизээ үхэн тодорхойгүй тэр аавынхаа үххийг заавал ингэж хүлээж ингэж үххээс наан нь ингэж аавыгаа асардаг ч юм аавтайгаа ойр байж иж өмч хөрөнгөө эхэлж аваад тэгээд үхснийхэн дараа өөрөө оршуулах тийм юмтай. Тэгэхээр тэр өмч хөрөнгөний төлөө тэгээ хизээ үхэн тодорхойгүй тэр аавынхаа оршуулгыг ярьж байгаа байхгүй. Тэгээд энийг юунаас нин тэргуунд тавьж гинэ вэ гэхээр Есүсийг дагах амьдралаас нин тэргүүнд тавьж байгаа. Тэг хизээ гэдэг нь тодорхойгүй. Тэгээ хэлж байгаа үгийг та нар хардаа. Эхлээд гэж хэлж байгаа сте. Гэтэл юу байгаа вэ? Тэнгэрийн хаанчлалын өмнө бид нар үндсэн 6 дээр одоо түрүүний хэлсэн Матай 6-гийн 19-оос 34-ийг та хараарай. Дандаа нэг санаа давхцаж байгаа. Тэр нь юу гэхээр дандаа сонголт байгаа. Дэлхийн үндэсийн эрх ашигыг нэгдүгээр тавих, Тэнгэрийн хаанчлалын үндэсийн эрх ашиг зорилгыг нэгдүгээр тавих. Тэг хэрүү би дэлхийг нэгдүгээр тавьбал би Тэнгэрийг давхар сонгох боломжгүй гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэнгэрт идэх хөрөнгө хураа газар дээр идэх хөрөнгө битгий ураа гэж байгаа. Тэнгүүтээ хоёр эзэн зэрэг үйлчилж чадахгүй. Хүн заавал нэгэнд нь л үйлчлэнэ. Хэрүү нэгийг нь тэр нь юу гэхээр эд маммон буюу эд баялаг нэг нь бурхан гэж байгаа л да. Хэрүү маммон буюу одоо энэ хүний яг эрэл хайгуул хийгээд байгаа одоо энэ тэр аавынхаа өмч хөрөнгө эсвэл энэ дэлхийн тэр ер нь өмч хөрөнгө дээр буугаад байгаа байхгүй. Тэр өмч хөрөнгө тэр зүйлийн төлөө энэ аавыгаа оршуулах хүсэл байгаад байгаа гэдгийг судлаач нар тэгж гарч ирж байгаа. Тухайн үе тийм л хүн аавыгаа үххийг нь хүлээгээ сууж идэг. Үхчихж л өмч хөрөнгө нь хүүхд рүү шилжинэ. Түүнээс өмч хөрөнгийн асуудал яригддаг байсан бол аавыгаа хайртай хүнийхээ үххийг хүлээнэ гэж ямар ойлголт байх вэ? Тийм үстэй. Тэгэхээр чин тэр өмч хөрөнгөний төлөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр өмч хөрөнгө чин маммон гэсэн үг. Тэгэхээр тэр өмч хөрөнгийг хүсээд зэрэг Есүсийг хүснэ гэдэг нь боломжгүй гэж байгаа байхгүй. Тийм учраас энэ дагалдагчид ийм сонголт орж ирсэн учраас юу гэж хэлд. Тэгээд эхлээд гэж байгаа зү. Би эхлээд маммоныг сонгомоор байна гэж хэлж ин гэсэн үг байхгүй. Би эхлээд эд хөрөнгийг сонгоод дараагаар нь таныг дагахыг надад зөвшөөрөөч гэж хэлж байгаа үг гэсэн үг. Гэтэл Есүс юу гэж хэлж байна? Шууд эхлээд хардаа нөгөө дагалдагч нартаа Петр, Яаков, Иоханд хэлжсэн үгээ хэлж байгаа. Намайг даг гэж. Намайг гэдгийн цаана юу байгаа вэ? Тэнгэрийн хаанчлалын зорилго. За бүгдээ 1-р Коринт 6-гийн 19-с 20-ыг уншъя. 1-р Коринт 6-гийн 19-с 20 дээр. Та нарын бие бол итгэгч нар тандаж хэлж байгаа. Паул хэлсэн үг. Та нарын бие бол махбод бол Бурханаас та нарт буй та нарт өгөгдсөн тааны дотор ч байдаг ариун сүнсний орших сүм юм а гэж хэлж байгаа. Тэгээ одоо энэ дээр чухал хэсэг байна. Та нар бөгөөд та нар ч өөрсдөө өөрийнх бус гэдгээ мэддэггүй юм уу гэж хэлж байгаа. Бидний амьдрал биднийх биш болцсон байхгүй юу? Энэ болохоор дагалдагч хүний амьдрал.
Яг Тэнгэрийн хаанчлалд орох авралын итгэлтэй хүний энэ дэлхий дээрх амьдрах амьдрал нь энэ амьдрал. Бидний амьдрал биш болцсон амьдрал. Гэтэл өнөөдөр Бурхны авралыг итгэлээрээ бэлгээр үнгүй авсан гэдэг ойлголтын дээр санал нэгддэг мөртлөө тэр итгэл үнгүй биднийг авралт хүргэх итгэлийг нь дагаж шууд автоматар орж ирж байгаа угаасаа тэр амьдралыг нь хүлээн зөвшөөрөхгүй амьдрал итгэгч нар байгаад байгаа байхгүй. Одоо энэ талтай тэгэхээр чинь худал дагалдагч нар байна гэсэн үг. Аврагдсан гэж бодоод итгээд явж байгаа аврагдаагүй итгэгч нар байна гэсэн үг байхгүй. Энэ дэлхий дээр чуулганд бидний анд нөхөд тунд ч байж болно. Бид нар ч тийм байж болно. Тийм учраас бид дагалдагч хүн ямар хүн авралт хүргэх итгэл нь ямар итгэл гэдгийг бид нар судлахгүй олж мэдэхгүй бол бид төөрөгцөөр байх болно. Сатан үүнийг л хүсэж байгаа. Тэгээ яг үхээд эзэн дээр очих үед эзэн биднийг танихгүй гэж хэлэх байхгүй. Яагаад би таны нэрээр иш үзүүлсэн чөтгөрүүдийнхөөс гайхамшиг үйлцэж штэ гэж хэлэх үед чи бурхан аавын хүслийг үйлдээгүй штэ гэж хэлнэ. Би чамайг юусоо танихгүй. Огт таньж байгаагүй, би чамтай таарлаж байгаагүй, сүнслэг тэр зөвхт байдлын Тэнгэрийн хаанчлалын орш талбар дунд чи юусоо орж ирээгүй гэдэг үг хэлэх гээд байгаа байхгүй. Тийм учраас бид эргэж харах хэрэгтэй бол таарж байгаа. Тэгээ энэ дээр Коринтод тэгж байгаа сте. Та нар өөрсдийнхөө бидний амьдрал, бидний сонголтууд бид нар өөрсдийнх биш болцсон байхгүй. Бидний амьдралын эзэн хэн бэлээ? Есүс шүү дээ. Тийм учраас эзэн хүн зүрхэндээ итгэн зөвхт байдал хүрч амаараа эзэн бурхан гэж хүлээн зөвшөөрч миний амьдралын эзэн гэж хүлээн зөвшөөрөөд авралт хүрдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр таны амьдралын эзэн Есүс болоогүй бол та өөрөө хичнээн миний амьдралын эзэн Есүс болцсон гэж хэллээ гэд эзэн танихгүй гэж хэлэх гээд байгаа байхгүй да. Тийм учраас бид үннийг олж мэдэхгүй болохгүй болч байгаа. Тэгээд дараа нэг чухал ишлэл гарна. Тэгээд энэ дэр чинь 8 дээр хэлсэн те. Тэгээ энэ эхлээд гэж хэлж байгаа юм. Тэнгэрийн хаанчлалын дүрм чи юугаас ийм биш. Матай 6-гийн 33 дээр байгаа. Юуны түрүүнд буюу эхлээд Бурхны хаанчлал болон зөвхт байдлыг хай. Тэгвэл бус зүйлс та нарт угаасаа орж ирэх тийм тогтолцоотой амьдрал, хаанчлалын амьдралаа. Юуны түрүүнд эхлээд Тэнгэрийн хаанчлалыг л хайж ижил Тэнгэрийн хаанчлалын ивэл өрөөлийг хүртэн амьдрнаа гэсэн санаа байгаа юм. Тэгээ юдэчүүдийн хөдөөлөх ёс тийм байсан. Тэг яг тэр өдөртөө тэгээд амьд яг тухайн энэ оршуулах гээд байгаа эцэг нь амьд байсан бож таарж байгаа. Тэгээд бүр эрүүл байсан байх ч магадaltaй. Хизээ өхөн тодорхойгүй. Гол нь өмч хөрөнгө эд хөрөнгөний төлөө л аавынхаа үхлийг хүлээгээл тэгээд тэр оршуулах өдрөө ирээдүйд хизээ болох тэр зүйлийг л би хүсэж байна. Тийм учраас таныг дагаад явах боломжгүй байна гэсэн санаа. Тэгэхээр энэ дээр хараа дэлхийлэг энэ хоёр дахь санаа нь нөхгүй. Гурав дахь нь бидний өнөөдөр ойлгох дагалдагч бидний амьдрал чинь ийм амьдрал хүссэн хүсээгүй ийм амьдрал байхгүй. Тэгэхээр ийм амьдралаар л бид амьдрахаар үнэгүй бид авралыг автсан байгаа. Ийм амьдралаар амьдрахгүй гэж байгаа бол би аль хэзээ бид тэр амьдрал руу энэ хүсэл ийм амьдралаар амьдрах хүсэл танд байхгүй бол өнөөдөр ингэж яриад байхад Библиэлд ингэж хэлсэн байхад тийм хүсэл байхгүй бол та яг энэ амьдралыг авахаар ам орсон нэг мөн үү шүү гэдэг асуулт гарч ирнэ гэсэн. Ягаад тэгэхээр тэр ам чинь өөрөө ийм амьдралаар хүсэх хүсэл дагалдаж яваа байхгүй уг нь бол. Тэгэхээр хүсэл байна уу та шалгаараа байхгүй бол та бид одоо эргээд тэр аврал авахын тулд Иесустэй итгэх сайн мэдээг ойлгоод яг сайн мэдээндээ итгэх хэрэгтэй бол таарч байна. Тэгээг бол тамруул явна гэсэн үг шүү дээ. Өөр сонголт угаасаа ийм л үнэн байна. За тэгээд гурав дахь дагалдагчийн амьдрал ямар амьдрал вэ гэхээр дэлхий дээрх дэлхийлэг гэж байгаа шүү. Дэлхий дээрх гэж хэлэхээс илүүгээр дэлхийлэг. Ягаад гэвэл дэлхий дээр чинь өнөөдөр чуулган ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхийн гэхээс илүүгээр дэлхийлэг гэж. Дэлхийлэг зориг, дэлхийлэг асуудлууд, дэлхийлэг үндсэн, дэлхийлэг тэр зорилгоо тавиад байгаа тэр зүйлээс Тэнгэрийн хаанчлалын Библийн гэж хэлж болно те. Тэнгэрийн хаанчлалын Есүсийн тэр бидний итгээд байгаа тэр очих гээд байгаа тэр газарт би очихыг хүсэж байгаа учраас бид сайн мэдээг сонсоо итгэсэн шүү дээ. Тамд очих биш. Тэнгэрийн хаанчлал амьдрах гээд байгаа учраас. Тэгвэл тэр очих гээд байгаа газрын чинь энэ дэлхий дээр аль хэзээ Есүс Христийг эхлүүлж гисэн тэр сайн Тэнгэрийн хаанчлалын газар дээр эхэлж гисэн тэр Тэнгэрийн хаанчлалын зориг асуудал тэр үнд цэнийг бид дэлхийлэг үнд цэнээс дорд үзээ дэлхийлэг тэр үнд цэн одоо зориг түрүүний ярьсан бид нар эд хөрөнгө
аавынхаа өмч хөрөнгө авахын тулд би аавыгаа оршуулахыг өхийг нь хүлээгээд дараа нь оршуулж иж би эд хөрөнгө авна шүү дээ. Яг энэ одоо энэ жишээ ишлэлдэр байгаа санаа бол. Тэгэхээр яг иймэрхүү юмыг хүсчээд хүсэж байгаа нь өөрөө Тэнгэрийн хаанчлалыг хоёрдугаар тавьж гинэ гэсэн үг байхгүй. Тийм учраас би эхлээд гэж хэлж байгаа юм зү энэ дагалдагч нь өөрөө. Тийм учраас энэ боломжгүй. Тийм учраас чи намайг даг. Тэгээ хоёрдугаарт Есүс хэлсэн хариултан дээр дагалдагчийн гол дуудлагыг нь хэлж байгаа байхгүй. Дагалдагчийн амьдрал ямар амьдралаар дуудагдсан бэ гэхээр Есүсийг л дагах амьдрал. Өөр сонголт байхгүй. Хэрвээ үнэгүй бидлэгийг аваад Есүст итгээд амьдралынхаа эзэн боллоо. Эзэн болгон таавал миний амьдралын эзэн гэж залбираад тэгээ баптизм хүртдэг ч юм яадаг чинь тэгснийхаа дараагаар нь амьдралынхаа эзэн би өөрөө байгаад Есүсийг дагаж амьдрах биш, өөрийнхөө хүслээ, өөрийнхөө эрх ашиг, энэ дэлхийлэг, энэ тогтолцоо, эд хөрөнгө, нэр алдар, улс төрмөргөд энэ дэлхийлэг энэ зүйлийн төлөө одоо яг энэ хүн шиг явах юм бол тэр хүн үнэндээ анханасаа Есүстэй итгэж Есүсийг амьдралынхаа эзэн болгоогүй байна л гэсэн үг. Тэгж наана хэлсэн, хууртгцсан, өөрийгөө ч хуурсан баг. Тэгэхээр угаасаа хардаа Есүсийг дагах амьдрал чинь өөрөө цор ганц авралт хүргэх амьдрал чинь цор ганц л төрлийн амьдрал байгаа нь Есүсийг дагах амьдрал. Гэхдээ эн чинь байнга чуулганд үйлчлэх мэлээгүй шүү дээ. Номлогч болох, магтан дууны ахлагч болох, авралын зар тараахын төлөө ингэж орон нутгуудаар явдаг амьдралыг эн чинь зөвхөн хамгийн ил байгаа, ил харагддаг, чуулганд маш ойр байгаа хэлбэрүүд нь ил болохоос биш. Дагалдагчийн амьдрал чинь зөвхөн эдгээр амьдрал биш байхгүй юу? Энэ дэлхий дээр амьдралын хідэн төрлийн амьдралын хэм маяг байгаа вэ гэхээр асар олон шүү дээ. Хүн болгоо ондоо гэдэг шиг магадгүй хүн болгоны энэ дэлхий дээрх байр суурьуд нь ондоо байгаа. Хуульч, эмч, зураач, одоо юу байдیں۔ Хөдөө аж ахуйн хүн, улсын хурлын гишүүн, цагдаа, ингээл яриад ах юм бол одоо барилгачин ингээд асар олон амьдралын хэм маяг байгааз. Гэхдээ тэр амьдралын хэм маяг чинь өөрөө Есүсийг дагах амьдралынх нь гаднах хэлбэр нь нөхгүй. Тийм учраас бидний амьдралын зорилго буюу бид нар юуны төлөө амьдарч байгаа юм? Ямар одоо механизмаар бид амьдрдیں۔ Гэхэр чинь л Есүсийн хэрхэн амьдрсан амьдралын цаана нугаа тэр хилдэг зүйлсүүдийг бид судалж ижил би ингэж амьдрнаа гэдэг амьдралынхаа хэм маягаа гаргаж ирнэ үстэй. Тийм учраас Библи судлал Есүсээ таньж мэдхийн тулд ядаж энэ шинэ гэрээний эхний 4 номыг судлахаас аргагүй болж байгаа байхгүй. Амар хэцүү юм биш шүү дээ. Энэ зүгээр л гоё түүх байгаа. Тийм учраас чуулган байгаа нь тэр хамт судалж ойлгоод Есүсээ таньж мэдчихэд тэгээд ариун сүнсээр нь дамжуулан өөрийнхөө тэр олж мэдсэн юм өөрийнхөө амьдрал дээрээ аппликейшн буюу тэгж хэрэгжүүлж буулгана. Энд чинь ариун сүнс өөрөө тань заагаад өгч чинь. Тэгээд ариун сүнс чинь хамт алхах нь гоё юм чинь тэнд бий болно. Чуулганд бишээ. Чуулганд олж мэдээд амьдрал дээр. Тэгэхээр энэ зүйл зайлшгүй байхын тулд дуудагдсан. Тэгээд тэгээд дагалдагчийн гол дуудлага нь энэ. Харин дагалдагчийн амьдрал бий болох амьдралынхын саад нь юу вэ? Дэлхийлэг үнцнүүд. Нөгөө нэг маммон гэдэг хоёр эзэнд зэрэг үйлчлж чадахгүй. Нэг нь Тэнгэрийн хаанчлал буюу Бурхны хаанчлал бурхан, хоёрдугаарт нь дэлхийн үнцэн нөлөө биднийг дарангуйлдаг, биднийг удирдах гэдэг. Одоо дэлхийн тогтолцооны дагуу амьдарч байгаа бол хүн дэлхийд захирагдж байгаа л гэсэн үг. Уучлаарай. Дэлхийд захирагдж байгаа гэсэн үг. Хэрв мөнгөний хойноос үхэн хатан явж байгаа бол та мөнгөний боол гэсэн үг угаасаа. Мөнгө байхгүй үед, ямар ч мөнгөгүй үед, эсвэл нөгөө нэг апокалипс, зомби момбид кино гараад тих үед яах бол тэр хүн те сонирхолтой. Тэгээд үхсдээр нь оршуулах гэдгийн цаана юу байгаа вэ гэхээр дэлхийн үнцнийг хайдаг хүмүүс нь одоо чиний ахын дүүс чинь ч юм уу тэр аавынхаа өмч хөрөнгийг авахын төлөө явуугээ гэсэн санаа واخгүй юу? Бараг ингэж хэлэх юм бол харин чи дэлхийн үнцнийг биш Тэнгэрийн хаанчлалын үнцнийг авахаар дуудагдах гад байгаа учраас намайг даг гэдэг дотор чинь Тэнгэрийн хаанчлалын зорилго надад дамжин бий болох тэр Тэнгэрийн хаанчлалын өв хөрөнгө эд хөрөнгийг аваа гэдэг санаа. Ийм л өнөөдрийн хэсэг бол ийм байгаа. Тэгэхээр өнөөдрийн хэсэг дээр бүгдээ дүгнэхэд эхнийх нь юу байлаа? Дагалдагчийн бидний өнөөдөр таны ямар амьдралаар амьдардаг чуулганда зөвхөн бүтэнсээ өдөр очдог байсан тийм амьдралтай байх тусмаа баг танд бүр хамаатай орд харж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр чуулганд үйлчилдэг хүмүүс чинь
энэ одоо яг энэ амьдралаар угаасаа амьдрахад илүү баг амар юм шиг санагдаж байна надад зүгээр. Би яг ахтар бодож судлааг олж мэдээгүй яг одоо тийм бодол орж иж л байна л да. Нэг буруу биш байх. Чуулган дээр хийх зүйл нь тодорхой. Яг одоо энэ тэгээд Христийг дагах амьдрал нь өөрийнх нь одоо амьдралын зорилгоо болгоод тэд сонголтоо хийцэн байна шүү дээ. Харин нийгэм дээр ажиллаж байгаа хүмүүсүүд өөр сонголт хийцэн юм шиг тийм хэлбэрээр амьдраад байгаа учраас энэ зарчмуудыг өөрийнхөө амьдрал дээр ингэж өөрөмсүүлж, хэлбэржүүлж, өөрөмсүүлж дөрөө олох тэр ариун сүнс та хоёрын хийх зүйл байгаа байхгүй юу? Тийм учраас яг одоо өнөөдрийн хэсгээс зарчмыг нь яг авах хэрэгтэй. Яг 3 зарчим. Бүгдээр харъя. Эхнийх нь юу байлаа? Нэг л эзэн байна. Нэг л төлөвлөгөөнд ор явна. Нэг л одоо удирдлага байна. Тэр нь юу юм бэлээ? Есүс бурхан. Тэгээ ариун сүнс. Тэгээ яг эдгээрээс чинь бидний дотор яг бодиттой хамгийн ойр байгаа нь яг одоо бол ариун сүнс шүү дээ. Есүс Христ дэше өргөгдөөд ариун сүнс туслахыг бид нарт өгсөн. Тэгм учраас таны дотор ариун сүнс чинь байгаа юу үгүй юу гэдэг асуулт бий болох хэрэгтэй гэсэн. Та яг Есүстэй итгэсэн үү гэдэг юм чинь наан тавигдах хэрэгтэй болж байгааз. Яг Есүс Христэд итгэж амьдралынхаа аврагч эзнээ амьдралынхаа гэдэг байгаа шүү дээ. Энэ амьдралынхаа эзнээ болгосноо гэдэг асуулт. Энэ чинь л аврагдах гол юм шүү дээ. Хамгийн ихнийх нь итгэлээр зүгээр ингээл аврал чинь үнгүү өгдөн. Гэхдээ тэр итгэл дотор чинь тэр биднийг аварсан эзнийхаа хүслийн дагуу амьдрах хүсэл нь дагалдаж орж ирж байгаа. Тийм учраас ариун сүнсээр дэлхийн одоо энэ тогтолцоо, дэлхийн мэрэгэн ухаан гэдэг байгаа амжилттай байхын тулд тэгэх ёстой, ингэх ёстойг элдв янзаа олж мэдсэн хүмүүсүүдийн гаргадаг ном, лекц, эн чинь энэ дэлхийн юм ярина. Биднийг бурхнаас холдуулах, бурхан хэрэггүй болгох юм ярина. Маргаашийн төлөө та өнөөдөр нөөц мөнгөө хураах хэрэгтэй гэж ярина шүү дээ угаасаа. Гэтэ би цаа зарчмыг ярьж байгаа шүү. Гэтэл итгэж хүмүүс яах вүлээ? Магадгүй ариун сүнс ингэж болно шүү дээ. Бага мөнгөө энд өг. Нэг мэдэхгүй ямар ч танихгүй нэг хүнд өг гэвэл яах вэ? Тэр үед яах вэ? Та өгч чадах уу? Үгүй ээ, би тэгвэл өөрөө яаж амьдрах юм бэ? Би 3 хүүхэдтэй орон гэхдээ би яг байнга ингэж хэлээгүй шүү. Би зүгээр ийм экстрим ийм ариун сүнс ч гэсэн хийдэг тохиолдол байдаг шүү дээ. Ингэх үед шалгагдана гэсэн үг шүү дээ. Тэр үед яах вэ? Би их нэртэй хүүхэдтэй одоо дөнгөж төрөж байгаа хүүхэд байна. Одоо мөнгө төрөг байхгүй. Би яах юм? Би. Эний цаана юу илэрхийлж байна? Надад санаа тавьдаг хүн надаас өөр байхгүй. Миний төрөж байгаа хүүхдийн ирээдүйд санаа тавих хүн ганцхан би байгаа, өөр хинч байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө төлөө өөрөө санаа тавьж би гэр бүлийнхээ төлөө өөрөө мөнгө хураахгүй бол өөр миний төлөө хэн мөнгө хураах юм гэдэг тунхаглал байгаа зү. Гэтэл бид хэн гिचлээ өгнө? Есүс гэж ярьсан шүү дээ. Тэнгэрийн хаанчлалын хаан биднийг удирднаа гэж ярьсан шүү дээ. Тийм ч учраас хаан нь удирдах хүн нь маргаашийн маанаг өгөхөд бэлэн угаасаа өгдөг 40 жилийн доош өгсөн тэр нэгэн одоо өнөөдрийнхөө наад юмаа чи тэр хүнд өгчихөө гэж хэлж байгаа. Яагаад гэвэл наад юм чинь ч хүртэл миний юм аа. Тэгэхээр би өөрийнхөө чи ингэж хэлж намайг эзнээ болгосон биз дээ. Тийм учраас чамд би авралыг үнгүү өгсөн шүү дээ. Эхлээд үнгүү өгсөн л дээ. Тэгээд тэр итгэл хоёр чинь яг зэрэг хамт явж байгаа. Тэгэхээр итгэлийн амьдрал чинь нэг юм логихгүй, учир зүйн холбоогүй ийм сони ийм холион бандантай амьдарч байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй. Уг аврагдсан итгэл нь шал өөр юм хэлдэг мөртлөө амьдрал нь шал өөр юм хэлээ. Тийм учраас хоёр нүүртэй хүмүүс чинь итгэгч нар гэж яриад байгаа тэр байхгүй. Тийм учраас нийгмийн хүмүүс, тийм учраас чуулганд хүмүүс ирчээд арын алгаар яваад энэ итгэгч нар чинь худлаа юм байна. Христийнхэн чинь балиар хоёр нүүртэй, хайртай гिचээд балиар шүүдэг, балиар ажлын их юмар дарамтлагдаг. Би хүсэхгүй байхад намайг ийм үйлчлэл хий гэж хэлсэн. Эсвэл тийм байхад хайртай гэж хэлдэг мөртлөө яг ингээд өвчин зовлонтой үед надад юус тусалдаггүй худлаа залбирж өгөө тэгэл яваад өгдөг. Хэлсэн биз дээ Яаков дээр. Яаков хэлсэн шүү дээ. Хэрэгцээтэй юмар нь хангадаггүй мөртлөө худлаа цадах болтгой дулаацах болтгой гэж хэлээд явдаг бол таны итгэл чинь хүнд ч хэрэггүй аврагдахад чинь ч хэрэг болохгүй итгэл гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм дагалдагч, тийм Тэнгэрийн хаанчлал гэж байвал дэлхийн одоо энэ мундаг энэ сүлжээ дэлхийн хаанчлалаас 7 дор хаанчлал гоцтой. Ямар ч хэрэггүй тийм хамт олноор би яах юм? Хин ч хэрэггүй шүү дээ. Тэгэхээр ийм л юм ярьж байгаа учраас бид яах вэ гэхлээр дагалдагчийн чинь амьдрал ийм амьдрал байна. Ариун сүнс удирддаг.
Есүс эзэн Бурхан Аав ариун сүнсээрээ дамжуулан бид нарыг яах их талаар чи удирдна. Тэр үед тийм учраас маргааш яах нь тодорхойгүй. Нөгөө нэг яриад байгаа би өнөөдөр хаана хонхож тодорхойгүй. Үнэгний нүх тодорхой нэг газарт байгаа шүү дээ. Өдөржингөө хүссэн юм хийж байгаад орой нэг газараа очлох хонно. Үнэгний нүх. Шууд ч гэсэн нийс хоолундаа болоод ингээд бөө юм болоод араата маратнаас зүгтааж мухтаагаал бөө юм амьдралынхаа адал явдлаа хийгээл хондог газар нь тодорхой нэг үүр байгаа. Тэнд зулцгууд нь ангааханаар нь хүлээж байгаа. Харин хүний хүүд юу гэхээр хаашаа явах нь тодорхойгүй гэж хэлж байгаа илэрлэн. Өнөөдөр Петринд очих, өчигдөр Петринд очих хонсон. Урд нь яалаа 40 өдрийн турш цөлд хонсон шүү дээ. 40 өдөр 40 шин цөлд хонсон. Ийм л сонин амьдралаар амьдрах гэдэг дуудагдсан. Тэгэхээр нэгдүгээрх энэ аахгүй. Ариун сүнс биднийг өдөрдөн. Хаашаа явах хэлэх үү, юу хийх гэх нь олж мэдсэн, олж байгаа олсон хөрөнгөө хинд өгөх гэж хэлэх нь тодорхойгүй. Гэхдээ энд ариун сүнстэйгээ харилцдаг байх хэрэгтэй байгаа даа. Жөтгөр хүртэл тэнгэр элч нарын дүрээр ирдэг гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас яг ариун сүнсээ тань мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас ариун сүнсийг хэн таньж мэдэх вэ гэхээр ариун сүнсийг дотор оруулсан хүн таньж мэднэ. Ариун сүнсийг хэн оруулах юм? Нөгөө нэг авралын итгэл гэдэг байгаа. Нөгөө Бурхны хүслийг үйлдэх амьдралын эзэн болвол миний Есүс гэж хэлсэн. Та өөрөө биш, бид нар биш. Түүний Коринтер байсан шүү дээ. Чи бид нар өөрөө өөрсдийнхөө би өөрөө өөрийнх чинь биш болцсон. Юу лээ? За энэ Монгол дээр юу гэж орчуулсныг би хараадах юм. Та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Бид нар өөрсдийнх биш болцсон байхгүй юу? Есүсийнх болцсон. Тийм хүмүүс. За тэгээ бүгдээ хоёрт нэгдэх нь энэ байсан. Хоёрт нь болохоор юу байгаа вэ гэхээр өдөр бүр Есүст итгэж л амьдрах. Тэр идэх хөрөнгө тэр нэг мэрэгэн ухаан олж мэдсэн боловсролтой итгэх биш. Есүст итгэж амьдрах. Тэгээ өдөр бүр Тэнгэрийн хаанчлалын хаанаараа удирдуулгад амьдрах. Би холцсон уу? За ерөнхийдөө иймэрхүү санаа. За тэгээ гуравт нь болохоор юу байгаа вэ? Тий, ерөнхийдөө баг нэг санаа ярьж байгааз дэлхийг эзэн Тэнгэрийн хаанчлалаас нэгдүгээрт тавьдаггүй амьдрал чинь энэ дэлхийн Тэнгэрийн хаанчлалын амьдрал. Тэгэхээр ямар ч юм дээр бид Тэнгэрийн хаанчлалын дүрмээс Тэнгэрийн хаанчлалын эрх ашигаас хувийнхаа дэлхийлэг зүйлд цагаа зарцуулахдаа илүү зарцуулж явбал би дагалдагчийн амьдралаар амьдрахгүй байна л гэсэн үг. Харин дэлхий дээрх тэр зүйл дотор цагаа их зарцуулж байгаа зүйл дотор чинь энэ Тэнгэрийн хаанчлалын зориг байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Бурхны зүрхэндх хүслийг Бурхан хүнд өгдөг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр таны зүрхэнд чинь тэр нийгэмдэр энэ дэлхий дээр гой юм дээр ингээд очихыг хүсэж байгаа хүсэл байгаа. Тэрийг Бурхан өгсөн. Гэхдээ тэр хүсэл чинь зориг гэж байгаа. Юуны төлөө? Тэр нь Тэнгэрийн хаанчлал гэсэн санаа. За ингээд яриад байвал тэгэхээр ийм байна. За тэгээд сүүлд нөгөө нэг дагалдагч итгэгчийн тал дээр нэг чухал зүйл би хуваалцаад тэгээд дууссан. Юу гэхээр ер нь бол ингэдэг хардаа хүн нэг хүнийг ярьж штэ. Одоо энэ зөвхөн нэг хүнийг л ярьж байгаа шүү. Нэг хүн Есүс Христэд итгээд тэр итгэл дотор чинь дагалдагчийн амьдралаар амьдрах дуудлага нь байгаа. Итгэх үед итгээд тэгээд итгэх үед тэр хүн шинээр төрөөд ариун сүнсээр шинээр төрөөд шин бүтээл болоод тэгээд энэ дэлхий дээр штэ амьдрдаг. Тэгээд цаг нь болохоор дээшээгээ мөнхөн устдаа жинхэнэ гэртээ амьдрна. Гэхдээ тэрнээс наана нь энэ дэлхий дээр бид нар амьдрахаар дуудагдсан. Зоригтой бас. Тэр нь Тэнгэрийн хаанчлалын том зориг байгаа. Тэгээд энэ дэлхий дээр бид нар амьдрахдаа итгэж бид нар амьдрна. Тэгээд өдөр болгоныхаа амьдрал дээрээ бид байнга итгэлээр л амьдрна. Тийм учраас цор ганц нарийн зам, нарийн хаалга гэдэг байгаа чинь зөвхөн Есүст итгэж аврагдана. Тэгээд зөвхөн ариун сүнсний хүчээр Есүст итгэсэн амьдралаар л итгэлийн амьдрал нь амьдрах цор ганц л хэм маягтай. Тэр нь зөвхөн Есүст итгэж амьдрах. Тэр нь дагалдагчийн амьдрал байхгүй. Тэг хүн болгон дагалдагч угаасаа болох ёстой, болох дуудлагатай. Хэрвээ Есүс Христэд итгэж авралыг үнгүй авсан мөртлөө Есүсийг дагахгүй би маммоныг буюу энэ дэлхийлэг зүйлийг хувийнхаа эрх ашигын төлөө би дэлхийлэг зүйлийн төлөө угаасаа хоёр төрлийн амьдрал байгаа. Нэг нь Тэнгэрийн хаанчлалын амьдрал, нэг нь дэлхийлэг хаанчлал буюу сатаны бий болгоцсон тэр хаанчлалын амьдрал гэж байгаа. Наан нь та яаж гоё тайлбарлалаа, гоё хэлбэр нь харагдлаа, сайн сайхны төлөө, хүмүүсүүдийн амар тайвны төлөө, дэлхийн их тайвны төлөө гэж амьдрсан ч гэсэн Бурхны эсрэг зогсож байгаа. Бурхны эсрэг нэг л эрх ашиг байгаа. Тэр нь сатаны эрх ашиг. Тэр бурхан хэрэггүй гэдэг бүх зүйл чинь нэг хаанчлал واخгүй юу?
Бурханаас тэргүүнд тавьж байгаа бүх зүйл чинь нэг хаанчлал. Тэр бол сатаны хаанчлал. Тийм учраас авралыг үнгүй авцсан мөртлөө амьдрахтаа сатаны төлөө амьдрна гэж хизээж тийм мангар юм байхгүй байхгүй. Тийм ойлголт юусаа байхгүй. Дайн тулааны дүрмд ч гэсэн би энэ улсад хараалагддаг гэдэг мөртлөө өөр улсын төлөө дайтнаа гэдэг ойлголт байхгүй үстэй. Одоо та юу гэж ойлгох вэ? Тэгэхээр ийм байгаа юм шиг амьдруулаад амьдраад явж байгаа хүмүүсүүд байгаад байгаа байхгүй. Өөрөө тэрийг мэдэхгүй. Энд зүгээр нэг анх лаг гоё аврагдаал бэлэг өгөөл сайн мэдээг тодорхой нэг сайн мэдээний дөрвөн зарчим гэдэг шиг нэг сайн мэдээний агуулга байгаа шүү дээ. Тэрэнд итгэл тэгэл пүн гэл болцсон юм шиг. Тэр болчдөг бол яг Есүсийн хажууд байсан цовлогдсон хүн л тийм байсан баг. Итгэл тэгэл өгсөн шүү дээ. Гэтэл та амьд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ дэлхий дээр амьдрах зориг гэж байна. Тэгээ энэ дэлхий дээр чинь хоёр хүч хоорондоо дайтаж байгаа шүү дээ. Муугийн хүч, сайнны хүч. Тэгээ та нэгэнт шууд Бурхны сонгоцсон юм бол тэгээд муугийн хүч тэгээ яана гэсэн үг. Энэ дэлхий дээр та муугийн хүчний эсрэг зогсож байгаа мөртлөө муугийн хүчний юм хийгээ явна гэж байхгүй. Тийм учраас Есүс хэлж байгаа шүү дээ. Хоёр эзэн зэрэг үйлчлэж хизээж байхгүй. Хүн заашгүй нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлна. Нэгээс нь зуураад нэгийг нь түлхнэ. Энэ бол угаасаа өөрчлөхийн аргагүй тогтолцоо. Гэтэл ингэ яваад байгаа гэдэг чинь та аль хэзээ сатааны хууртагдаад явж гин гэсэн үг. Тийм учраас яа хэлэх гээд байгаа санаа энэ шүү дээ. Хоёр төрлийн итгэгч гэж юусоо байхгүй. Хоёр төрлийн итгэлийн амьдрал гэж байхгүй. Тэр нь юу гэлээ? Есүс Христэд одоо энэ дээр Библиэлд ярьж байгаа дагалдагч тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг чинь бүх итгэгч нарт хэлэгдсэн үг байхгүй. Харин гэтэл ингээ зарим хүмүүс нөгөө нэг тэр босхыг харангуутлаа энэ чи ямар өндөр юм бэ? Тэгэхээр би ийм өндөр босохт би хүрэхгүй юм чинь. Хүрэхгүй угаасаа надад тийм чадвар нь байхгүй юм чинь. Энэ яалтчгүй нэг өөр төрлийн хүмүүсүүдэд нь зориулагдсан л амьдралын хэм маяг байна гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл үгүй тань зориулагдсан. Тэнгүүт үгүй шүү дээ. Ягаад тэгэхээр би энэ хүн чинь биш ээ. Би ийм амар мундаг хүн биш. Харин тийм ээ. Тийм учраас л хүн бүх хүчээ бууж өгөөд ариун сүнсний хүчээр амьдрахад суралцахаас аргагүй байгаа байхгүй. Суралцахгүй болвол бид мэхлэгдэнэ гэсэн үг. Тэгээд зүйлдээ бид яах вэ? Эзэн минь гэд Есүсийг таньдаггүй нэгэн болж хувирна шүү дээ. Тийм шашинлаг уламжлал гэдэг ойлголт уламжлалын нэг юм аргаар ингээ явж итэл тэгэл болчихно гэдэг юм байхгүй. Энд чинь Тэнгэрийн хаанчлалын дүрм журм. Тэгвэл хамгийн гоё нэг өндөр хэцүү амьдрал юм шиг боловч энэ өндөр хэцүүгээд ингээ ойлгогдож байгаа учраас нарийн зам, нарийн хаалга гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ энэ замаар, энэ нарийн хаалгаар орох, нарийн замаар явах хүч нь зөвхөн итгэгч нарт л байгаа. Тэр нь ариун сүнс. Тийм учраас л та ариун сүнс хүүгээр бол үнэхээр чадахгүй бид нар. Тийм учраас ариун сүнстэйгээ нөхөрлөх, байнгын сүнсээрээ ингэж боо юм тэ ингээ итгэлийн амьдралаар амьдрах гэдэг ойлголт. Тэгээд ардаа яагаад би нэг ганцхан юм яриад дуусгах юм. Яагаад энэ хоёр ойлголт байхгүй вэ гэдгийг би ингээд нэг зүйлээр харуулъя. Итгэгч гэж байгаад итгэгч мөртлөө дагалдагч биш байж ямар ч боломжгүй гэдгийг одоо харуулах гэдэг юм л да. Энэ бол худал ойлголт. Библийн дагуу биш гэдгийг яг судлахад бас яг ийм тайлбар байгаа. Одоо ардаа яагаад тэгэхээр за бүгдээр эхнээс нь эхлэе. Итгэгч за хүн ингээд эхлээд сайн мэдээ сонслоо. Сайн мэдээ сонсно. Дагалдагч бити бодороо зүгээр сайн мэдээ сонслоо. Энэ сайн мэдээ гэдэг бол те сайн мэдээний дотор ч юу байгаа вэ? Бурхан гэж та их яг байдаг та итгэж байгаа мó гэдгийг ойлгох хэрэгтэй бол яг бурхан гэж байгаа юу? Тэ? Тэгээд бурхан тэ бид нарт тэр би яг нарийн дистараал ярихгүй зүгээр ерөнхийдөө ярьчих. Тэ? Бурхан гэж байгаа. Тэгэнгүүтлээ давхар бид нар өөрсдөө та заавчлаараад хотоод жоохон муу болохоор бурхан гэж байгаа. Тэгээ бид нар өөрсдөө тэр бурханаар бүтээгдсэн мөртлөө сонголтоороо бид гим үйлдээд гимтэн болцсон. Тэгээд гим нүглийн шийтгэл чинь зайлшгүй үхэх ёстой гэдгийг та ойлгож байгаа юу? Үхэх ёстой гэдгийг ойлгож байгаа юу? Нэг гим нүгэл үлдэгдэхэд заавал там руу орох ёстой. Ганцхан гим нүгэл үлдэгдэхэд. Эн чинь нөгөө нэг энэ сүнслэг энэ том ертөнцийн чинь энэ нөгөө нэг энэ сүнслэг ертөнцийн чинь дүрэн багхгүй юу? Нэг гим нүгэл үлдэгдэхэд заавал бурхнаас салах ёстой. Үхлэгдэж ерөнхийдөө бурхнаас салангад байдлын үхэл гэж байгаа шүү дээ. Нэг гим нүгэл нэг толбол бурхантай ойртох боломжгүй. Ягаад тэгэхээр шууд устгагдана. Тэгээд
Тийм учраас бид нар гим нүгэлтэй гэдгийг ойлгох. Би сайн мэдэн дотор тайлбарлаж байна те. Гим нүгэлтэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ гим нүгэлтний очих ёстой, үүрэх ёстой яал шийтгэл нь юу гэхээр үхэл. Тэр нь мөнхийн үхэл там. За тэгээд энэ дунд яасан бэ гэхээр Бурхан маш их хайртай. Хүн бол бүтээлүүдэд үнэхээр хайртай учраас яасан бэ гэхээр энэ гим нүглийн тогтолцоон дотор нь өөрөө орж ирэхээс аргагүй байхгүй. Шууд Бурхан Есүс Христийг илгээгээгүй мөртлөө шууд гаднаас би үнэхээр хайртай учраас өөрийнхөө бүх хүмүүсүүдийг бүгдийг нь гэрэл бий бол гэхэд гэрэл бий болсон шиг бүх гим нүгэл нь устан алга бол гэж хэлээл бүгдийг нь гимгүү болгоол бүгдийг нь авраг гэдгээл хэлэхэд бүх хүмүүс бүгд аврагдахаар тэгж оролцох боломжгүй байхгүй юу? Яагаад гэвэл Бурхан өөрийнх нь шудраг мөн чанар гэж байгаа. Зан чанар, мөн чанар. Хизээч Бурханы нэг мөн чанарынхаа эсрэг зогсох боломжгүй. Тийм уялдаа холбоо нь алдагдсан Бурхан биш байхгүй. Бурханы бүх зүйлс утга учиртай, уялдаа холбоотой нэгнийгээ үүсгдэггүй. Тийм учраас бичээс Библийн 66 ном хизээч нэг ишлэлээ үүсгдэггүй байхгүй. Юу үүсгэж байгаа юм шиг тань уншигдчихвэл та тухайн ишлэлийг та юу хэлэх гээд байгааг нь ойлгоогүй байна л гэсэн. Тийм учраас чуулган байдаг, Библи судлал байдаг, хамт олон хамтаараа ярилцаж хилцдэг. Тэгвэл дангаараа бид нар баларх магадaltaй. Тэгээд энэ гим нүглийн тогтолцоон дотор нь яасан бэ гэхээр дотор нь орж ирэхөөс аргагүй. Ягаад тэгэхээр би урд нэлсэн шүү дээ. Эхлэл 1:28 дээр энэ дэлхийн ертөнцийг хүнд өгсөн учраас хүн нь энэ дэлхийн ертөнцийг завхруулсан учраас хүн өөрсдөө л энэ дэлхийн ертөнцөө удирдах, шийдэж асуудлаа шийдэх ёстой. Бурхан оролцох боломжгүй болчихж байгаа байхгүй. Уг нь оролцох боломжтой ганц юм юу байсан бэ гэхээр ариун сүнсээрээ дамжуулан дотор нь үлээж оруулсан ариун сүнсээрээ дамжуулан ажиллахаар тэгж анх бүтээгдсэн боловч гим нүглийг хийснээрээ үхэл буюу хүн Бурханаас би тустай байя гэж шийдсэн байхгүй. Тэгээ та эндээс яваа гэж шийдсэн гэсэн үг. Би энэ дэлхийн ертөнцийг өөрөө захирнаа гэж шийдсэн гэсэн үг. Адамын хоёр. Тийм цаана тийм тогтолцоо өөрчлөлт бодтой бий болсон амьдралын. Тэгээд Бурхан энэ дэлхийн ертөнцийг захирахаар бүтээгдсэн хүн нь өөрөө надад Бурхан хэрэггүй гэд хэлсэн ойлголт бий болсон учраас Бурхан оролцох боломжгүй болчихж байгаа. Шудраг учраас. Хэрвээ оролцоход сатан ч юм уу Бурхан өөрөө бузар муу болно гэсэн үг шүү дээ. Худлаа ярьж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр Бурхан тийм мөн чанар байхгүй төгс Бурхан учраас. Тийм учраас энэ бузар муу гим нүглийн тогтолцоон дотор өөрөө бузар муу нэгний дүрээр орж ирэхээс аргагүй болчихж байгаа. Тэр нь Есүс. За тэгээ Есүс ирэнгүүтлээ дахлын тогтолцоогоор бүх хүмүүсүүдийн гим нүглийн өмнөөс ямар ч гим нүгэлгүй төгс нядлагдаагүй хураг төгс дахлын хураг болж үхсэн. Тэгээд бусдын өмнөс үхсэн гэсэн үг шүү дээ. Өөрөө гимгүү учраас үхэх ёсгүй байхгүй да. Гимгүү хүн үхэх ерөөсөө боломжгүй. Мах бодийн үхлээрч үхэх ёсгүй. Есүс үхэх ёсгүй байсан үг. 33 настай да. Тэгэхдээ яагаад үхсэн бэ гэхээр гимтэн хүн үхэх ёстой шүү дээ. Тэгэхээр Есүс гимгүү мөртлөө гимтэн болж үхнэ гэдэг чинь хин нэгний гмийг нь л өөр дээрээ авсан болж таарж байгаа. Ямар нэгэн хүний. Тэгээд тэр хүний гим нүглийг өөр дээрээ авлаа. Тэгээд тэр хүнийг гимгүү болгосон гэсэн үг. Өмнөөс нь үхээд тэр ивэл өрөөлийг нь авсан тэр хүн гимгүү болсон гэсэн. Нэг ийм тогтолцоо бий болчихж байгаа. Тэгээд дараагаар дээш өргөгдөөд оронд нь ариун сүнсээ буулгаад энэ үйл явдалд нь итгэсэн хүн болгоны дотор ариун сүнс орж ирж байгаа. Тэгээд Бурханы мөн чанарыг та нар мэдж байгаа бол Бурханы мөн чанар донд чинь Бурхан зөвхөн Бурхан шүү. Сатан тэгж чаддаггүй. Хүний оюун бодлыг хүн сатан уншиж чаддаггүй. Тэгэхдээ оюун бодолд нь шивэн чаддаг. Оюун бодолтой зэрэгцээ оршиж чаддаг. Яг бодол өөрийнх нь бодол юм шиг ингэж бодол дотор орж чаддаг учраас ягаад гэвэл сүнс шүү дээ. Тийм учраас бидний бодлыг уншаад байгаа юм шиг ойлгодог. Гэхдээ уншиж чаддаггүй. Гэхдээ бидний өнгөрсөн одоо ирээдүй хийсэн алдаа малдаа бишээ ирээдүй гинэ. Өнгөрсөн яг одоогийн өнгөрсний гэдэг юм уу те. Өнгөрсний тэр бүх хийсэн алдааг хийлгсэн оролцсон учраас маш сайн дата байгаа гэсэн сатанд. Тийм учраас тэр датаг боловсруулж бидний яаж сэтгэдгийг маш сайн мэдсэн гэсэн. Тийм учраас биднийг тэр аль хэзээ өнгөрсөн дээр тулгуурлаж тэр шинжилгээгээр олж мэдсэн мэдлэгээрээ бидний бодлыг мэдэх хэмжээний тийм хүчтэй болцсон байхгүй сатанд. Гэхдээ мэдж уншиж чаддаггүй. Тийм учраас итгэгч хүн энэ юунаас салцсан учраас итгэгч хүн сатаны эсрэг асар хүчтэй дайсан болж чаддаг нь тэр байхгүй. Өнгөрсний тэр гим нүгэл бүгд байхгүй болцсон учраас бүгдийг нь Есүс өөр дээр авцсан учраас биднийг өнгөрснөөр маань биднийг хизээж сатан шинжилж чадахгүй. Тэгээд шинэ хүн болоод ариун сүнс ороод ирсэн учраас бүр бидний бодлыг уншиж чадахгүй. Тийм учраас итгэгч хүнд асар их хүч чадал байгаа. Тэгээд ариун сүнс Бурхан өөрөө ороод ирсэн.
Тэгээд нөгөө нэг бурханд болохоор бодол уншдаг. Тэгэнгүүтлээ бурхан нэг газар нэг цаг мөчид олон газар зэрэг орж чаддаг. Бурханы мөн чанар дотор нь. Сатан бол тэгж чадахгүй. Тийм учраас сатан тэр олон чөтгөрүүдээр ингэж чөтгөрүүд нь энэ тэнд ингэ байж идэг. Асар олон чөтгөр. Яг гоо илчил номоос харах юм бол 3-1 нь ингэж дайцсан гэсэн. Тэгээ унсан гэсэн санаа байгаа шүү дээ. Тэгэхээр 3-1 гэсэн ойлголт байгаа. Гэхдээ тэр бүхэл 3-1 чинь хідэн ширхэг гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Зүгээр хуваахад бурханы тэр хүнд тэнгэр элч нарыг бүтээсэн бүх тооны 3-ных нь нэг хэмжээний л тэнгэр элч нар нь сатаныг дагаж доошоо тэрсэлж буулсан чөтгөрүүд байхгүй. Гэхдээ тоон тодорхойгүй. Хэдэн мянга хэдэн тэрбум байгаа мэдэхгүй. Тэгээ бүгд ингэж орж идэг учраас нэг газар зэрэгцээ ингэж дэлхий дээр ингэж хүмүүсүүдийн хүн төрлөختнийг ингэж мэхлэх боломж байдаг. Гэхдээ нэг чөтгөрч гэдэг юм уу нэг сатан нэг газар зэрэгцээ олон газар орж чаддаггүй байхгүй. Гэхдээ чөтгөрүүдийн хоорондын холбоо харилцааны тогтолцоо гэж байгаа л ах л та мэдээж. Тэр нь айхтар юм байдаг л ах сайн мэдэхгүй судлаагүй. Харин би гол хэлэх гээд байгаа санаа бол бурхан нэг газар зэрэгцээ олон газар орж чаддаг. Тэрийг яагаад би энийг хэлж байгаа гэхээр ариун сүнс чинь гуруулаар оршигч нэг бурхан гэдэг байгаа шүү дээ. Бурхан те эцэг бурхан, хүү бурхан, ариун сүнс бурхан. Тэгээ энэ гуруулаар оршиж бурхан чинь төгсөөрөө ертөнцийн бүтээлээс хойш ертөнцийн сүүлчийн тэр шүүлт хүртэл байнга ажилласаар байх болно. Хоорондоо ямар уялдаа холбоотой төгс тогтолцоо хоорондоо. Тэгээд ариун сүнс бурхан ч гэсэн өөрөө түрүүн өнгөрсөн одоо ирээдүйд еврей номон дээр байсанчлан хിവэрэ нэгдүгээр хоёрдугаарт ариун сүнс бурхан ч гэсэн нэг газар зэрэгцээ олон газар орж чаддаг тийм мөн чанар чадвартай бурхан учраас орчлын ертөнцийг бүтээсэн төгс ариун бурхан учраас. Тийм учраас Есүс Христэд итгэх үед загалмайн тэр дахилын тогтолцоонд итгэх үед амьдралынхаа эзнээ болгох үед яг зүрхэндээ итгэл ярьж штэ авралт хүрэх итгэлийг бий болгох үед тэр хүний дотор итгэлээр нь дамжуулж ариун сүнс орж ирж байгаа. Тэгэхээр ариун сүнс чи хэрэг чөтгөр шиг нэг л газар дангаараа оршдог байсан бол нэг хүнд л зориулагдаж байгаа юм шиг байгаа зү. Гэхдээ үгүй штэ. Итгэлээр хүн болгон итгэх үед хүн болгоны дотор ариун сүнс орж чаддаг гэсэн. Тэгэхээр тийм учраас бид нар сүнсийг хуваалцагч нар байхгүй. Миний дотор байгаа ариун сүнс таны дотор яг адилхан нэг сүнс байхгүй. Тийм учраас зэрэгцээ оршиж байгаа. Тэгэхээр энэ нэг сонин бид нар ойлгоход хэцүү энэ бурхны мөн чанар чинь юу илэрхийлж байна вэ гэхээр нэг түүхэнд болсон нэг үйл явдал цаг хугацаа орон зай үл хамаарсан төгс нэг тахил болж хуурж байгаа байхгүй. Тийм учраас сайн мэдээ гэдэг юм чинь асар хүчтэй хизээч цаг хугацаанд хязгаарлагддаггүй орон зайд хязгаарлагддаггүй. Тийм учраас хүн хизээч хаанч сайн мэдээ тараах хэрэгтэй бол тарж байгаа байхгүй. Энэ дотор чинь тийм хүч байгаа. Тэгээд за би ингээ сайн мэдэн дээр юм ярьчлаа те. Тэгээд түүнд итгэх үед гол нь миний ярьж байгаа өнөөдөр одоо энэ яриад байгаа зорилго чи юу байгаа вэ? Хизээч итгэгч хүн дагалдагч бишээ гэдэг ийм ойлголт байхгүй гэдгийг ярих гэдэг нь шүү дээ. Хэрвээ энэ саяны ярьсан сайн мэдээнд хүн итгэх үед яах вэ гэхээр итгэл чинь өөрөө хамгийн эхлээд тухайн хүнийг нэг зүйлд хөдөлдөг, дууддаг, удирддаг. Тэр нь юу гэхээр гимшилт. Метанои илүү те. Тэгээд тэр гимшил гэдэг энэ үг чинь өөрөө ямар үг байгаа вэ гэхээр мэдрэмжийн төвшөнд мэдрэмж одоо энэ гимшил гэдэг энэ үг чинь нөгөө нэг юм үйлдэл байгаа зү гимших гэдэг. Түүнээсээр гимшил гэж хэлээгүй. Гимшихэд хөдөлдөг, гимшүүлдэг. Гимших үйлдэл хөдөлдөг. Тэгэхээр гимших гэдэг энэ үйлдэл чинь болохоор ямар үйлдэл вэ гэхээр сэтгэл санааны мэдрэмжийн үйлдэл биш. Одоо би жишээ нь би таныг хараад гомдож ийн гэхэд миний мэдрэмж байгаа зү. Одоо би ингээл зүгээр сууж байгаа л би таныг үзье ядж ийн. Гэхэд би ямар ч үйлдэл хөдөлгөөн хийх шаардлагагүй гоц. Би үзье ядж ийн. Би хайртай. Тэг яг энтэй адилхан мэдрэмжийн үйлдэл биш гэж байгаа байхгүй. Гол үйлдэл нь ямар вэхээр үйл хөдөлгөөн заасан. Хөдөлгөөн. Одоо би гараа хөдлөглөө. Тэ гараа дуургалаа. Иймэрхүү хөдөлгөөн илэрхийлдэг үг гинэ. Гимших гэдэг энэ үг нь. Тийм учраас юу гэхээр амьдралын өөрчлөлтийг ярьдаг. Тэгээд эргэх гэсэн утгатай. Замаасаа эргэх. Тэгээд хөдөлгөөн буюу байн амьдрал дээрээ ингэж хэрэгжүүлэх. Тэгээд нэг зүйл одоо түрүүний ярьж байгаа сайн мэдээтэй холбогдлолтой гимших тун Тэнгэрийн аанчл ойрхон байна гэсэн Есүсийн хамгийн анхны үг Баптист Иохны ч гэсэн хэлсэн үг байгаа шүү дээ. Гимших тун Тэнгэрийн аанчл ойрхон байна. Тэгээ тэр гимшил гэж байгаа энэ үг чинь болохоор юу гэхээр хүн ихлээд энэ сайн мэдээг сонсохоос өмнөх амьдрал байгаа шүү дээ.
Өмнөх нэг амьдрал байна. Сайн мэдээг сонслоо. Сайн мэдээнд итгэлээ. Жинхэнэ сайн мэдээ ярьж гин, жинхэнэ итгэл ярьж гин. Тэгээд жинхэнэ ариун сүнс нь орж ирнэ. Ариун сүнс ороод ирчлээ гэж бодож байгаа юм яриагүй. Жинхэнэ ариун сүнс нь орж ирнэ. Тэгэнгүүтлээ дараа нь зайлшгүй амьдрал нь өөрчлөгддөг. Өөрчлөгдөхөөсөр аргагүй. Тийм учраас үр жимсээр нь тань гэдэг чинь тэр чоннуудыг хоньны арьс нөмөрсөн чоныг үр жимсээр нь таньна гэдэг чинь. Үрээр нь жимсээр нь тухайн модыг ямар муу мод, сайн мод, халгаа те бургас өргөст мод биш аль нь мод гэдгийг нь таних тулд жимс гардаг байх хэвээр. Гарахтаа ялдарсан биш сайн жимс гардаг. Тэр чинь л жинхэнэ авралт хүрсэн хүний илрэл нь гадна жимс нь. Тийм учраас гимшил заавал байдаг. За одоо эндээс хартаа. Тэгээд одоо энэ дэр чинь болгоод зөвхөн итгэж хүний ярьж штэ. Дагалдагч яриаггүй. Гэтэл энэ хоёр чинь нэг гэдгийг хэлэх гээд штэ. Тэгээд гимшил бий болчлоо. Тэгээд тийм учраас гимшил чи угаасаа сүнслэг ойлголт чинь заавал амьдрал нь өөрчлөгддөг. Тэгэхээр тэр өөрчлөгдсөн амьдрал чи ямар амьдрал гэж? Тэр нь дагалдагчийн амьдрал байхгүй юу? Таны тэр одоо яг дагалдагчийн амьдрал гэхэд танд ямар бодол орж ийн? Магадгүй пасторууд бодогдож ийн үү? Эсвэл чуулганд үйлчилдэг магтаалын ахлагч нар, аяг тав угаадаг, үүдэнд ухтагч нар бодогдож ийн үү? Үгүй шүү дээ. Тэд нар чинь зөвхөн чуулган гэдэг энэ газарт л хэлбэр нь илэрж байгаа тэр дагалдагчийн амьдрал. Гэтэл жинхэнэ дагалдагчийн амьдрал чинь энэ дэлхий дээр байхгүй да. Энэ дэлхий дээр байгаа ямар ч амьдрал байж болно. Гэхдээ гол нь түрүүний ярьсан 3 зүйл тэгээ цаашдаа ч гэсэн ярина. Бага юм ярина. Одоо Матай номон дээр Тэнгэрийн хаанчлалын талаар ярина. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг та сулж олж мэдээ тэр амьдрал чинь дагалдагчийн амьдрал. Харин хэлбэр нь таны сонголт. Таны сонголт гэхээс илүүгээр таны энэ дэлхий дээр ямар амьдралдаа хүслийг тээж зүрхэнд чинь ямар юу та хүсдэг вэ? Чөлөө цагаараа та яахыг хүсдэг вэ? Та хэрхэн яаж амьдрахыг хүсдэг? Та мөнгө олдохоороо хамгийн түрүүнд юу зарцуулахыг хүсэж байна? Гэхдээ би нөгөө нэг юм махбодийн хүсэл тэ доммон яриаггүй шүү. Цаад та ер нь яг цаад уг хүнээ та мэддэм үгүй юу гэдэг асуулт орж ийн гэсэн. Та яг өөрийгөө олж мэдсэн үү? Тэр мэдсэн болвол тэр хүн чинь одоо энэ ярьж байгаа энэ үндсэн зарчмууд чинь энэ дэлхий дээр хэрхэн яаж хэлбэрчих тэр хүн байхгүй юу? Одоо ойлгож байна уу юу? Тэгээд энэ гимшээд эргээд өөрчлөгдсөн амьдрал чинь өөрөө дагалдагчийн амьдрал. Түрүүний ярьсан. Тэгээ энэ дотор чинь тэр амьдрал нь юу гэхээр өмнөх амьдралаасаа илүү дуулууртай амьдрал, илүү зөвхт ариун зүйлийг хүсдэг амьдрал. Тийм учраас та бол юугаасаа дагалдагч байхаар дуудагдсан хүн. Гэхдээ итгэгч хүн л дагалдагч байж чадна. Жинхэнэ итгэгч хүн, жинхэнэ сайн мэдээндээ итгэсэн хүн л дагалдагч байж чадна. Түүнээсээр та дагалдагчийн амьдралаар амьдрах га та чадахгүй байгаа дэвэл та итгэх ёстой юм та яг олж мэдсэн үү? Яг би юунд итгэдэг юм? Яг миний итгэдэг тэр бурхан чинь ямар зан чанартай, ямар бурхан юм гэдгээ та яг мэдсэн юм уу? Хэрвээ мдээгүй бол та яаж мдээгүй нэгнийг үл мэдэгдэх нэгнийг та яаж дагаж чадах вэ? Би чадахгүй шүү дээ. Тэгээ дагна гэдэг чинь бодиттой нэг хүн байхгүй шүү дээ. Тэр сүнс нь нэг хүнийг дотор чинь ингээд нэг явж гин. Тэр нэг Есүс гэдэг нэг хүнийг ингээд тэгээ Библи ариун сүнс Библи хоёр чинь баян явна гэдэг чинь тэр байхгүй. Хоёр талдаа эртээ сүнсний сэлэн болох Бурхны үг гэдэг байгаа шүү дээ. Сүнсний сэлэн болох буюу сүнсний сэлэм чи өөрөө Бурхны үг. Тэгээд сүнс гэж байгаа учраас ариун сүнс хоёр чинь баян хамт явна. Тэгэхээр тэр хоёр зүйл чинь баян хамт байгаа. Тэгээд ингээд явхад ч гэсэн Есүс харагдахгүй. Ариун сүнс харагдахгүй, Есүс харагдахгүй. Есүс аль эзний 2000 жилийн өмнө яваад дэше өргөгдөд байхгүй болцсон. Одоо Тэнгэрийн хаанчлалын Бурхан эцгийнхээ баруун гал талд алдрын биетэйгээ биднийг зуучлан өмгөөлж байгаа. Тэгээ өөрийнхөө сүнс нь бидний дотор байгаа. Тэгээ би хэлэхэд байгаа санаа яг ингээ амьдраа явхад хинч харагдахгүй. Тийм учраас яах вэ? Бид сүнсээрээ л амьдрна. Сүнсээр алхаж, сүнсээр амьдрна. Тэгээд энэ дэлхий дээр байгаа илэрж байгаа элдв янзын хүсэл амьдралын сонголтуудаа бид дандаа сүнсээрээ бид хандна гэсэн үг байхгүй. Тийм учраас Библийг унш судлахгүйгээр хүн дагалдагчийн амьдралаар амьдрах ямар ч боломжгүй болчихж байгаа. Яагаад гэвэл бид Есүстэй уулзж байгаагүй, танихгүй шүү дээ. Мэдэхгүй. Есүс ямар хүн байсныг, ямар дүр төрхтэй, ямар хоолойтой, нарийн хоолойтой юм уу, бүдүүн хоолойтой юм уу, хурдан ярд юм уу, удаа ярд юм уу, энэ дээр хөмсөх нь ямар байсан мэдэхгүй. Зөвхөн ариун сүнс нь байна. Тэгээ Библи нь байна. Тийм учраас Библийг уншина, заавал сүнсээр алхах. Тэгэхгүй бол бид ийм амьдрал чи өөрөө Тэнгэрийн хаанчлалын амьдрал. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн хэсэг өндөрлж байна. Тэгээд ерөнхийдөө та ингээ анзаараад ах юм бол та ингээд яг нэг бичлэг нь ингээ дандаа ухт явж байгаа учраас тэгээд дунд нь бас те би ингээ суралцж явж байгаа учраас алдаатай ярина.
Дасалдж гин үгүй юу? За дасалдаад ороод ирлээ. Одоо гайг бах. Тэгэхээр алдаатай ярина. Алдаатай ярина. Тэгэхээр тийм учраас бид нар яах вэ гэхээр тэгээд сүнсээр амьдрах хэрэгтэй гэсэн санаа. Сая ингээд хэлчихсэн юм мартчихлаа. За ямар ч ингэ өнөөдрийн цаг өндөрлөлөө. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа өнөөдрийн цагаар дамжуулан юу үзлээ? Дагалдагчийн амьдралын талаар үзсэн те. Тэгэхээр дагалдагч гэдэг хүмүүс чинь би чуулганаас цалинждаггүй, би чуулганд үйлчлэхээр дуудагдаагүй учраас энэ надад хамаагүй юм байна. Хамаагүй юм байна гэж ойлгох ямар ч боломжгүй гэж та ойлгосон гэж найдаж байна. Та ойлгосон ч гэсэн та санал нийлэхгүй байна уу? Бас л таны өөрөө чинь сонголт. Гэхдээ Библи юу гэж нэг гэдэг дээр л та ярих хэрэгтэй. Би уг нэг энэ тийч нэг чухал ижил байсан. Энэ дэр одоо ярих хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө өндөрлөх хэрэгтэй болж таарж байна. Хаана вэ? Йохан дээр л байх хэрэгтэй. Одоо би энэ дэр тий Йохан тийм ганц нэг юм би орхисон юм биш үү? Яаков 2:14-өөс 26 дээр үйлсгүй итгэлийн талаар байгаа. Тэгэхээр үйлс буюу түрүүний ярьж байгаа тэр дагалдагчийн амьдрал дээр хэрхэн яаж Есүсийн ярьсан юмыг амьдрал дээр үйлдэж амьдрах чинь тухайн үйлдэж байгаа зүйл дээр Есүсийн үгийг нь дуурайж Есүсийн үгийг нь дагаж үйлдэж чинь гэсэн үг шүү дээ. Эн чинь дагалдагчийн амьдрал. Түүнээсээ нэг дандаа тухайн объект дээр тухайн сонголтон дээр л бид Есүсийн хэлсний дагуу буюу Есүсийн хэлснийг нь дагаж үйлдэж шүү. Дагаж үйлдэж амьдарч байгаа чинь л дагалдагчийн амьдрал. Түүнээсээр нэг юм тийм хувцастай байх хэвээр, тиймэрхүү дүр төрхтэй байдаг биш. Гаднах хэлбэр таны ямар мэрэгчлэлтэй яадаг гэдэг чинь юус ааваа байхгүй. Хамгийн гол нь бид амьдрал дээр сонголтууд хийдэг штэ. Сонголтууд хийн үнд цэнэ сонгоно. Яг дандаа хоёр сонголтууд орж ирнэ. Дэлхийлэг эд хөрөнгө хувийн эрх ашиг, хаанчлалын эрх ашиг. Тэгэхээр хаанчлалын эрх ашигаа судлаагүй олж мдээгүй хүн автоматар яах вэ гэхээр дэлхийн эрх ашиг тэр маммон гэдэг байгаа тэр эд хөрөнгө алдар нэр дэлхийн амжилтын төлөө л сонголтоо хийдэг хүн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр судлах хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр энэ зүйл дээр л бид нар Есүсийн яаж үйлдсэн, Есүс юу ярьсан буюу тэр Библийн хэлж байгаа санааг л яг үйлдэхтэй үйлдэж байгаа чинь л дагалдагчийн амьдрал. Тэгэхээр энэ авралт хүргэж байгаа итгэл дотор чинь үйлсэн дагалддаг. Тэгээ бидний итгэл чинь нэг үгээр итгэл гэдэг нь зүгээр хүн төрлөختний үхсийн санд байдаг зүгээр өөр бусад итгэлтэй адилхан нэг үг учраас бид нар хольж утгаад байдаг. Жишээ нь одоо ийм итгэл. Нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэдэг чинь бид нар хүн болгон итгэдэг те. Тэр нь шинжлэх ухаанаар батлагдсан, практикаар батлагдсан итгэл шүү дээ. Нэг юм дээр нэгийг нэмэхэд хоёр болно. Гэхдээ тэр нь хатуу объект байх хэрэгтэй те. Нэг тусал дээр нэмэх нэг тусал тэнцүү нэг л тусал байна шүү дээ. Гэхдээ хатуу объект дээр бол туслын хувьд шингийн юмны хувьд бол арай ондоо юм ярих хөөхтэй литр метр гэдэг юм яа тийм. Тэгэхээр нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр эн чинь ерөөсөө мэдлэг энэ практик үнэн дээр суурилсан итгэл. Тэгээ энэ итгэлийг бид яах вэ гэхээр зүгээр л амьдрал дээрээ хэрэгэлдэг. Бид өөрсдийнхөө амьдрал. Зүгээр өөрсдийнхөө амьдрал дээрээ тэр хүн алан хядагч байна уу, агуу гайхалтай буйны хүн байна уу хамаа байхгүй. Энэ зүгээр энэ мэдлэгийн дагуух итгэлийг ашиглаж л өөрийнхөө юм одоо хийж явна. Одоо жишээ нь би нэг хүн алхахад би сая нэг хүн аллаа. Одоо аллын итгэгчийн хувьд ярихад нэг хүн алчлаа. Маргааш би нэг хүн аллаа. Нөгөөдөр би хэлэхдээ би амьдралдаа хоёр хүн алсан гэж ярина. Энэ дээр би нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэдэг итгэлийг ашиглаж байгаа зү. Иймэрхүү л итгэл ярьж байна. Гэтэл бидний яриад байгаа авралт хүрэх итгэл чи ямар итгэл вэ гэхээр шаал өөр итгэл. Биднийг өөрчилдөг итгэл. Яагаад өөрчлөх чадaltaй вэ гэхээр энэ итгэл итгэж байгаа тэр нэг олж мэдсэн үнэн дотор чинь юу байгаа вэ гэхээр тэр үнэн нь байгаа. Тэр үнэн чинь өөрөө агуу бүр өөр ертөнцийн сүнслэг ертөнцийн бүр бүтээгч рүү холбогддог. Бараг өөр ертөнцийн хаалга гэсэн үг. Тийм агуу итгэл учраас бид хольж утгаж юусоо болохгүй. Тэгээ энэ итгэл дотор чинь үннийг мэдсэн хүн зайлшгүй тэр үнэнгээ ашиглаж эсвэл үннийхээ дагуу амьдрахаа зэрэг аргагүй болдог. Тийм учраас дагалдагчийн амьдрал нь тэр амьдрал гэхгүй. Тэгээд жинхэнэ итгэл дотор яг энэ уншчих. Жинхэнэ итгэл дотор нь Есүсийн үг бүрийг нь биелүүлэх мөн чанар тогтолцоо угаасаа байдаг. Жинхэнэ итгэлтэй хүн Есүсийн үгийг нь биелүүлэх хүсэл нь мөн чанар нь дуудлах нь угаасаа байдаг. Тийм учраас та угаасаа таны амьдрал өөрчлөгдөд ирнэ. Та өөрөө ч мэдэрнэ. Гэтэ хүмүүс өөрөөсөө мэддэггүй учраас хүмүүс таныг гэрчилж эхэлнэ. За тэгэнгүүтлээ
Зөвхөн ариун сүнс, жинхэнэ итгэл нь зөвхөн ариун сүнс дотор л алхадаг. Яагаад гэхээр үг бүр Есүсийн хэлсэн үг бүрийг нь биелүүлэх ямар ч боломжгүй хүний хувьд. Зөвхөн Есүс өөрөө л чадсан. Тэгэхээр Есүс ч өөрөө сүнс, Есүсийн сүнс нь л чадна гэсэн үг. Тэм учраас ариун сүнс л чадна. Тэм учраас ариун сүнсээр л бид Есүст итгэх итгэлээр нь аврагддаг. Тэгээ итгэл дотор нь өөрөө ариун сүнстэй холбогдох холбоос нь байдаг. Тэгээ ариун сүнсээрээ дамжуулан бид үйлдэж амьдардаг. Ариун амьдралаар амьдрна. Тэгээ одоо хамгийн сүүлийн ишлэгийг яриад өндөрлөө. Энэ дэр маш чухал нэг юм байна. Нөгөө түрүүний ярьсан тэр итгэгч, дагалдагч хоёрын ялгаагүй гэдэг санааг одоо энэ ишлэл батлна. Би яг түрүү ярих гэж байгаа мартчих. Иохан 8:30-аас 32-ыг бүгдээр уншия. Одоо энэ дээр хар та. Иохан 8 дугаар бүлгийн 30-ыг уншия. Ийн айлтгад. За ингээ Иесус ингээд гайхамшигтай байсан, номлолоо хийсэн. За Тэнгэрийн хаанчлалын мөн чанарыг нь заагаад ингээ номлолоо хийх үед ийн айлтгад түүнд Есүст олноороо итгэв. Есүст итгэж штэ. Энд чинь нөгөө яриад байгаа итгэгч бид нэр хамгийн анхны бидний төлөв байдал итгэгч болсон. За ингээд зогсдоггүй гэдгийг Есүс өөрөө хэлж байна. Нөгөө бидний итгэлийг аваад байгаа тэр эзэн чинь өөрөө хэлж байна. Дараагийн ишлэл 8:31 дээр Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд одоо энэ дээр одоо би жоохон хаач. Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд ингэж хэлээг баар да. За энийг яраад яах вэ? Та энийг уншаарай. Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд ингэж хэлээг одоо жишээ нь. За итгэлээр л аврагдана. Итгэл байхад л болоо. Үйлсээр аврагдахгүй, хуулиар аврагдахгүй, үйлсээр аврагдахгүй, итгэл байхад л болоо. Тийм учраас итгэлээр аврагдахгүй гэж хэлэх хүн болгоноог битгий сонсоорой. Хэрхэн яаж итгэл байхад л болно гэсэн тэр гайхалтай урмын үгээ урамшуулах тэр зүйлээ чадваржуулаараа моолаараа гэсэн юм яриаггүй. Иесус юу гэж хэлж байна? Хэрвээ та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчд байна гэж байна. Надад итгэгч байна гэж яриаг байгааз миний дагалдагчд байна. Хэрвээ та нар үгэн дотор минь байвал үгэн дотор минь байх байнгын хэв. Үгэн дотор нь байнга алхах, амьдрах. Тэгэхээр үгийг нь үйлдэж амьдрнаа, дуулууртаа хэрэгжүүлж амьдрнаа гэсэн. Тэгэх юм бол энэ дээр хардаа маш чухал. Үннээр жинхэнэ миний дагалдагчд байна гэсэн. За одоо 32 дээр маш чухал юм ярина. Одоо энийг хэрэгжүүлдэггүй учраас итгэлийн амьдралд эррор алдаа гараад хүмүүс Есүст итгэхээ болоод байна. Үгэнд хүч байхгүй болоод байна. Итгэлийн амьдралд итгэлд хүч байхгүй юм шиг харагдаад байна. Тэрний үхээр одоо харъя. Үүнхээр Есүсийн үгийг нь үйлдэж амьдрдаг амьдрал чинь өөрөө жинхэнэ дагалдагч, үнэн дагалдагчийн амьдрал. Тэгээд 32 дээр та нар үннийг одоо энэ та нар гэдэг чинь үнэхээр миний дагалдагч буюу жинхэнэ дагалдагч, үнэн дагалдагч. Тэгэхээр Есүсийг үннээр дагдаг үнэн дагалдагч нар үннийг ойлгоно гэсэн үг. Одоо харж байна уу? Үнэн дагалдагч нар л үннийг ойлгоно гэсэн үг. Ямар дагалдагч нар нь үнэн дагалдагч гэлээ? Есүст итгэсэн гэлөө. Зөвхөн эхнийхэн шүү дээ. Зөвхөн тэр биш. Юу вэ? Үгэн дотор минь байж үгийг нь үйлддэг хүн л үнэн дагалдагч. Хэрвээ бид нар Есүсийн хэлсэн үгийг нь үйлддэггүй бол бид үнэн дагалдагч нар биш. Үнэн дагалдагч нар биш юм бол бид үннийг ойлгохгүй. Тэгээ үннийг ойлгохгүй л хардаа үнэн та нарыг чөлөөлнө гэж байгаа зү. Тэгэхээр үннийг ойлгоогүй учраас бид чөлөөлөлт байхгүй байгаа тэр байхгүй. Тийм учраас итгэгч хүний амьдралд чөлөөлөгдөөгүй элдв янзын дом монгоос салаагүй уур уцаараас салаагүй элдв янзын яг өмнөх амьдрал нь хിവэрэ байгаа боолчлол байгаад байгаа итгэгч нарын чинь гол ялгаа нь юу гэхээр тэд өөрсдөө Есүсийн үгийг нь судлаачгүй, үгийг нь сонсоочгүй, сонссон ч нөгөө дөрвөн хөрс шиг амьдралдаараа хэрэгжүүлээгүй, Бурхны хүслийг нь үйлддэггүй, үгэн дотор нь байхаар байнгын тэр өдөр болгон энэ дээр юу гэж хэлдэг вүлээ гэсэн тийм Есүсийг нөхцөл болгон дээр дагаж явдаг хүн биш учраас дагалдагч нь биш байна гэсэн. Дагалдагч нь биш учраас зөвхөн дагалдагч хүн л ойлгох ёстой хэрэгжүүлж байхтаа шүү. Хэрэгжүүлж байхтаа ойлгох үннүүдийг ойлгоогүй гэсэн. Тэгэхээр үннүүдийг ойлгоогүй учраас дандаа худал юм дотор яваад байгаа учраас тэр худал юм чинь дандаа биднийг боолчлсаар байна гэсэн. Тэгэхээр тэр одоо юу байдیں۔ Тамхи мамхнасаа гарах ч юм уу, элдв янзын дон, эсвэл элдв янзын өнгөрсөн шарх марх юу байдیں۔ Таны хувьд юу байна? Тэр зүйл чинь ингээ таныг дарлаа л байвал бид тэр худал хуурмагч нь худал хуурмгийг ялах цор ганц үнэнг бид ойлгоогүй байна гэсэн. Тэхийн тулд одоо бид яах хэрэгтэй болж байна? За итгэсэн байдгүй л болж байна. Гэхдээ одоо тэр итгэсэн юм бол итгэсэн нэгнийхээ хэлсэн үгээр нь үйлдэх хэрэгтэй болж байгаа хэвээр. Тийм учраас зөвхөн ингээд итгэгч болоод зогсдөг юм биш. Итгэгч хүн чинь өөрөө
үгэн дотор нь байх буюу үгэн дотор нь байнга дагалдан явах тэр жинхэнэ дагалдагч нь болох дуудлагатай итгэгч нар байхгүй юу? Тэгжиж бидний хүсэж байгаа Бурхны амралтууд буюу үнэн та нарыг чөлөөлнө. Тэгээд бузар муу худал хурамгаас бид эрх чөлөөнд гарч чадна. Дан итгэл болоход л бид нар чөлөөлөгдөхгүй гэсэн санаа байгааз. Итгэлээ, Есүст итгэлээ. Тэгэл чөлөөлөлт бий болохгүй. Чөлөөлөлт болдог чөлөөлөлт байгаа шүү дээ. Тэр бидний тэр нөгөө нэг юу гим нүглийн тэр цаад хүчин, сүнслэг бүр цаад үндсийг нь чөлөөлсөн. Гэхдээ одоо бид нар наан байгаа үлдцүүд, энэ оюун ухааны хуучрлууд, энэ хуучирцсан оюун ухаанууд байгаа шүү дээ. Энэ болгоноос салахын тулд бид өдөр болгон үгийг нь судалж, үгийнх нь дагуу мэдэх юм яриаггүй шүү юусоо. Дандаа мэдсэн юм зөв мэднэ ихтэй. Зөв мэдсэн юм үйлдэж амьдрна. Тэгэхгүй бол бид нар дагалдагчийн амьдралаар амьдрч чадахгүй, тэгээд гэрэл давс болж чадахгүй. Гэрэл давс болоогүй бол бид хичнээн сайн мэдээ мундаг гоё юм чэйжлээд ярьлаагаад монголчууд итгэхээ болилцоо. Одоо монголчууд зүгээр үгэнд итгэхээ болоод байна манайхаа. Тийм учраас бүгдээрээ эхлээд тэр итгүүлэх гээд байгаа би чинь өөрөө жинхэнэ Тэнгэрийн хаанчлалын Тэнгэрлэг заяатай Тэнгэрийн хүн гэдгээ та үнэхээр өөрөө тийм хүн бид нар болохгүй юм бол бид сайн мэдээ маань хүчгүй болоод байгаад байна. Тийм учраас бидний хийх ёстой зүйл юу вэ гэхээр байн ярьж байгаа энэ сонголтууд уулан дээр сургаалтан дээр байн ярьсан хоёр эзэн үйлчлэхгүй эд хөрөнгө мамон бидний эзэн биш байх ёстой. Дэлхийлэг ирэх ашигуд бидний ирэх ашиг байх ёсгүй гэдэг юм чинь тэр. За тэгээ өнөөдөр өндөрлөе. Их юм ярьлаа. Тэгээд ерөөхдөө ингэж ярихаар сүүл рүүгээ дандаа хурцсаад байгаа. Тэгэхдээ ямар ч үсэн ингэж ойлгоод авсан байхаа гэж найдаж байна. За тэгээд өндөрлөе. Дүгнээ залбирая тий. Дүгнэх гэж оролдъё. Юу гэж дүгнэх вэ гэхээр энэ л байна л да хамгийн гол нь. Хамгийн сүүлийн ишл ямар ч санагдж байгаа нь ч тэр байна. Энэ ишлэлээ харъя бүгдээрээ. Тэгээд энийхээ дагуу залбираад өндөрлөе. 30 дугаар ишлэлээс те. За би дуустал уншиж хоёр ишлэлийг. Ийн айлтахад түүнд олноороо итгэв. Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид миний дагалдагчид байна. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэвэ. За энийг сонсоход фарисеучудараагаар нь буу юм болсон. Тэр яах вэ? Ягаад гэхээр худлаа дагалдагч нар байх боломжтой гэдгийг хэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо ч гэсэн бид энэ хатуу хүнийг сонсох хэрэгтэй байна. Бид нар худлаа дагалдагчид байх вэ? Тэгэхээр бүгд хамтдаа ямар ч энэ залбирлыг хийхдээ бас гимшиж залбирая. Тэгээд гимшил гэдэг чинь түрүүн хэлсэн шүү дээ. Бодиттой өөрчлөлт гаргадаг. Тэгээд залбирая. Тэгжээтэл ариун сүнс эзэн дүгнэлтийг хэлэх бах. Эзэн бурхан минь энэ цагийн талаар би талархъя. Тэгээд өдөр болгон эзэн минь бид өглөө орноосоо босоод орой орондоо ороод унтаад оюун ухаан маань унтах чимээгүй болох хүртэл бид өдөржингөө нэгэн амьдралын хэм маягаар амьдардаг. Тэгээ тэр амьдралын талаар л байнга ярьсаар байна. Тэрний юу вэ? Бид хэний төлөө амьдарч байна? Би хэний төлөө амьдарч байна? Ямар эрх ашиг, эрх мэдэл хаанчлалын төлөө амьдарч байна? Эзэн минь таныг бид бүгдэд дахин сануулаач. Тэгээд бид таныг хизээч хуурч чадахгүй. Та бол сүнсээр оршигч. Таныг иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж гайхамшиг үйлдэж байгаа хүнийг эцсийн өдөр та танихгүй гэж хэлэх хүмүүсүүд их байна гэж Бата намдаар та хэлсэн. Тэгэхээр тийм агуу далд доод тодгошоо хүний зүрх сэтгэл сүнсний тэр төвшөнд хардаг. Заагийн төвшөнд хардаг. Тийм агуу эзэн та билээ эзэн. Тийм ээ. Учираас яг одоо бид иргэн харж байна. Бидний итгэл жинхэнэ итгэл мөн үү эзэн? Бид яг таныг таньж мэдсэн үү? Та хэн бэ? Есүс та хэн бэ? Та хэн бэ эзэн? Таныг таньж мэдэх туслаач. Тэгээд үүний тулд бид ирж хайж догшиж гуйхгүйгээр бид олж мэдэх ямар ч боломжгүй. Матад 7 дугаар бүлэг дээр хэлсэн. Тийм учраас мэрэгэн ухаанаа дутсан нэг нь гуй хай тогш гэсэн. Тэгвэл өгнө гэж хэлсэн. Тийм учраас яг одоо энд үзсэн, сонссон, дараа нь дахин нөхөж үзэхэн болгон таныг ирж хайх, гуйхын тулд танаас мэрэгэн ухаан гуйж байна. Тэгээд мах бодит минь та хүч тэнхийг өгөөрэй. Тэгээд би дараагийн бүх зүйлээ амьдралаа тань даатгаж байна. Өнөөрөө унтах, нойроо даатах, тань даатгая. Тэгээд та бидэнд хэрэгтэй байгаа залбираагүй олон зүйлсүүд байна. Гэхдээ одоо
бид бүгдээрээ танд бүх зүйлийг даатгаад залбирч байна. Есүсийн нэрээр амен. За энэ цагийн төлөө талархъя. Тэгээд маргааш нөгөө өдөр 3 дахь өдөр уулзах байх. Тэгээд тэр өдөр хүртэл түр баяртай. Тэгээд санах болгондоо бас миний төлөө залбирж байгаарай. Сүнслэг байдал, мах бодийн байдал, сэтгэл санааны байдал тэгээд бид нэг сүнсээр жинхэнэ авралт хүрсэн итгэлийг тээсэн нэгэн бид мөн болвол бидний дотор нэг сүнс байгаа учраас ариун сүнс бие биений маань төлөө, бие биенийхээ төлөө сануулдаг гэж найдаж байна. Харин түүний дагуу залбирх уу, үйлдэх үү гэдэг бол таны сонголт. Гэхдээ уг нь сонголт биш. Энэ бол дагалдагчдын амьдралын ийм л амьдралаар амьдарч байна. Тэгээд дараагийн нөхөрлөлтөөр баяртай. За шалаа.